хотор нам гүм тайван Минь тусаа мэдэлцэн сайн байна уу та сайхан санаад Монгол хүн сайн байна да Тэгэр ингэж дуугаа эхлэе үеийг хиндэ гэлтгүй би бүх насныхан зориулъя Сонсоод үз айбууд бол зун үнэлтэн чихний жилээ гарна чилээ билийн залуу мэн залуу насаараа гойн сайхан болохоор зугатаа дурсамж хамгийн гоё нь зуны ойрог зүгээр байлгахгүй нэ чихлэн зүлэг модон дэр зүгээр суулгахгүй дайр чивтэн залуу хүн тэгснэ бүр завтай иймэрхүү залуу энэ байхгүй завтай ойхон насыг тайван байлгахгүй зугаали хей миний залуу насаа гэж бүгдээрээ дуулъя хей миний залуу насаа Чамд зориулж би дуугаргай ирээдүйд ямар байх нь хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргай миний залуу насаа Чамд дурлаж би зориг гаргай өнгөрсөн ямар байсан хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргай Самбайцхан үзэгчтэй энэ би Токийн 2017 оны 6 дахь дугаар студиэс яг одоо та бүхэнд хүрэх гэж байна. Энэ бол тун дүүлэн шүүгэнтэй 7 хоног байлаа гэж хэлж боллоо. Хэлж болно энэ 7 хоногийн талаар ярилцахаар студиэд надтай хамт мэдээж идэр За энэ нөхөр байхгүйгээс хойш ингээ бүхэн бодлоо дээр. Бажимаар ихтэй бас гадагшаа яваа л да тий. Монголд байгаад ирэхгүй бол биш шүү. Ямар ч гадагшаа яваад байгаа юм шүү дээ. Уцаа унтраа уцсан ихтэй болоолоо юм шиг байлаа шүү дээ. За мэдээж өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт юу болсон бэ гэхээр энэ би бүх хотын гарааны 10 тоглогчоо зарлаа. Олон зүйл нушаад яг хин гэдэг тоглогчид сонгогдоо. Эхлээд дорнод бүсээс эхлэе гэж бодож байна. Дорнод бүсийн хамгаалагчаар Kyrie Irving 4 дахь удаа бүх хотын тоглолтод сонгогдож байгаа 2014 оны бүх хотын MVP 24 оноо 4 самбар 6 дамжуулалт баг нь 30-12 гэсэн амжилттайгаар бүх хотын тоглолтын гараанд гарч байна. Хоёр дахь сонголт DeMar DeRozan 28 оноо авч байгаа. За 5 самбараас мөнгө олсон карьерийнх нь хамгийн өндөр үзүүлэлттэй оноо авалтаараа 6 дугаар байранд явж байгаа бол 20 тоглолтод 30-аас дээш оноо авсан, 3 тоглолтод 40-оос дээш оноо авсан гэсэн супер үзүүлэлттэйгээр заларсан байгаа. LeBron James бүх хотын тоглолтын хамгийн олон оноо авсан тоглогч 291 оноотой 25 оноо 8 самбар 8 дамжуулалтыг дунджилж байгаа. 13 дахь жилдээ дараалаад сонгогдож байгаа. Янис Антетокумбо анх удаа бүх хотын тоглолтод гараанд гарч байгаа. За Майкл Редээс хойш бүх хотын тоглолтод оролцсон анхны Milwaukee Bucks-ийн тоглогч Сидни Монкрифээс хойш 1986 оноос хойш анх удаа гараанд гарч байгаа Milwaukee Bucks-ийн тоглогч болж байгаа. Шинэ төг бичиж байна да. Jimmy Butler 3 дахь жилдээ дараалаад бүх хотын тоглолтод сонгогдож байгаа. Гараанд харин анх удаага 25-7 гэдэг Мондог үзүүлэлтийг үзүүлж байгаа 4 тоглолтод 40-оос дээш оноо авсан. За Шарлоттын эсрэг 52 оноо авсан баг бүх хотын тоглолтод сонгогдох эрхийг нь өөрчлөлт өгсөн гэж хэлж болно. Гой тав. Дайжгүй юу? Тун дайжгүй юу? Тун дайжгүй тав шүү. Нэг асуудал алгаа. Яг нэг асуудал байна та. Нэг асуудал харсан би энэ бүс ойлгомжтой. Тэр мэдээж Isaiah Thompson тэгээд Kyrie Irving, DeMar DeRozan энэ хоёрын аль нэгэний оронд нь Isaiah Thompson орох хэрэгтэй байсан болов гэсэн бодол төрөд байна. Тэгтээ яг миний хувьд өмнөний сонголтоор Kyrie Irving байхгүй Isaiah Thompson байсан болов гэж бодож байна. Гэтэ яг энэ дээр нэг үгтэй энэ гурван тоглогчийн хооронд бол аль нэг нь одоо мултарчил таарна. Одоо өдөр удахгүй өрнө конференц ирэхлээр ясла яг адилхан тохиолдол гарна. Тэнгүүд юу гэм болторсон нь гарах хэвээр нөгөө хоёроос нь энэ гарах ирэхгүй гэж шууд хасчгаар болох тийм бас юм улаан цай малгал да. Хиний асуудал зааза бачуулигийн асуудал шиг тийм бол илтийн юм болоо. Гэтэ ямар ч үсэн сонголтууд бол дайжгүй шүү. Ер нь бол энэ шин системийн үр дүн нэлээд тийм үр дүнг өгсөн юм шиг харагдаж байна. Одоо харин бүгдээ яг нэг саналууд усыг яаж ирснийг харъя дэх үү. За тийм. За нөгөө нэг 100% саналыг чинь одоо дотор нь ямар ч хуваацсан ийм саналууд байгаа шүү. Тэгээд эцсийн байдлаар одоо нөгөө нэг дундаж дүнг одоо гаргасан байгаа. Дундаж дүн дээр Isaiah Thomas бол DeMar DeRozan бол тэнцсэн. Тэгэхдээ үзэгчдийн саналаар одоо хамгийн их одоо хүн юу авсан ингээд гарчиж байгаа юм л да. За Фенүүдийн санал Kyrie Irving. Фенүүдээр дүүнүүд гарч байгаа. Одоо хэрвээ өмнөх системээр байсан бол DeRozan-ы оронд дүүнүүд гарч байгаа. Харин Joel Embiid бас гарч байгаа. Embiid азгүй те. Шинэ санал хураалтын системний хохирогч. Jimmy Butler бол бүр нөгөө 5 дугаар өрөнд явж байгаа байхгүй юу? Үзэгчдийн саналаар бол. Тэгэхээр энэ дээр бол шинэ систем дээр бол Butler-ыг бол ялангуяа нөгөө тоглогчдын юм дээр бол ингээ гаргачихсан. Тоглогчдын санал дээр Isaiah Thomas төрж юу?
Isaiah Thomas DeRozan-ы оронд ганцхан саналын зөрүүтэйгээр Isaiah Thomas-ыг илүү явж байсан. Гэхдээ энэ хоёрын нөрөн санал нь тэнцээд тэгээ үзэгчдийн санал илүү байсан учраас DeRozan гарч байгаа. Ийм дүр төрх байна. За харин хэвлэл мэдээллийн саналаар Isaiah Thomas тасархаа дэгүүлсэн байна. Медиа богдор тийм. Тэгэхээр ер нь бол Isaiah Thomas-ыг гарах илүү эрхтэй гэсэн мэс чи өгөөд нь шүү дээ. Энэ бол сэтгүүлчид одоо ер нь бол гаднаас их ажиллаж байгаа улсууд шүү дээ. Хамгийн өөр бодит юутаас ойрхон явж байгаа хүмүүс л гэсэн. LeBron, Antetokounmpo, Butler гурав дээр бол маргаан байхгүй жоо. Бүх санал дээр бол энэ гурвыг харахгүй гараанд гарсан. Тэгэхээр энэ гурван саналыг харах юм бол миний хувьд бол одоо сэтгүүлчтэй бол одоо бараг л нэг санал нийлэх гээд байна л. Сэтгүүлчтэй хувьд бол Isaiah Thomas-ыг яхах хэрэгтэй. Юу гэдэг Eastern Conference-ийг бүх лигийг дөрөвдүрээд авч байгаа оноогоор тэргүүлж байгаа. Тоглогч хэрч бас клач гэсэн үг шүү. Тийм бүр зөвхөн энэ үйлрэл биш сүүлийн 20 гаруй жил байгааг үзүүлт юм байл шүү дээ. Дөрөвдүрээд авч 10 оноо тийм баг 10 оноо авч байгаа. 10.1 оноо гэсэн. Тэгээ чи барыг Бостон Селтиксийн бас рекордыг шинжил тогтоогоо яваад байгаа юм шүү дээ. Бостон гэдэг чи ямар агуу домогтой баг үлээ. Тийм агуу багийн рекордыг шинжилнэ гэдэг чинь бас хэр барыг. Дээрээс нь хамгийн сонирхолтой юм чинь драфтын хамгийн сүүлийн сонголт хүн шүү дээ. 60 дахь сонголт. Тийм авдагч хэрч байна. Тийм яг энэ үйл явцтай холбогдуулаад тэр барыг сошиалаар медиа хийж PR хийж цацсан баг. Юу гэх нь Isaiah Thomas дээр Sacramento Kings драфтлагдсан жилэн ганцхан сэтгүүлчдээр ярьцлага авч байгаа. Бус нь бол Jimmy Fredette, Honeycutt гэдэг хоёр тоглогч байсан. Tyler Honeycutt тий. Одоо энэ бил байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Нэг нь хитцээ тоглож байгаа нөгөөх нь хаана гэж. Тэгэхээр ганцхан сэтгүүлж очиж Isaiah Thomas-аас яриа авчихсан. Ийм залуу Boston Celtics гэдэг домогт баг юм. Ингээ харсан чинь Boston фэнүүд дэлхийд арай бага юм уу? Яг сүүлийн жилүүд бол яг орчин үеийн сагсан мөрөгдсөн цагт бол ер нь бага болсон шүү. Гурван ер нь задарснаас хойш ер нь ирс багассан. Тэр үед нэг буц сэргэж ирээд тэгээд задарснаас хойш буцаад задарсан багтаад Реал нэг дахин дагаад Пол Пирсээ дахин дагаад. Дээрээс нь энэ бас үг нөгөө сошиал их хөгжиж байгааг одоо юу гэдгийг залуучууд их санал өгч байна. Хүүхэд багчууд их санал өгч. Тэд нар яг одоо тэднийг буруудах харга байхгүй шүү дээ. Ягаад гэх юм бол Бостон гэдэг багийг одоо юу гэдгийг 7 жилийн өмнө төрүүлж хахад 9 жилийн өмнө төрүүлж хахад үзээгүй ч болно шүү дээ. Тийм учраас дөнгөж сошиал медиа хэрэгжилж байгаа хүүхдүүд бас их санал өгсөн баг. Тэгээ энэ ч бас нэг зөрүүг гарч байгааг нөгөө нэг TNT-гийн Inside NBA-гээр Kenny Smith онцлсон байл. Юу гэхээр санал асуулгыг эхлэх үед бол DeRozan нөхөр гайхалтай байсан. Яг одоо санал авж байгаа юу юм. Нөгөө нэг айхтар оноо аваад. Тэгээд Isaiah Thomas болохоор яг санал эхлээд 2-7 оноос бүр яг жигхэн галзуурч эхэлсэн. Тийм учраас 1-7 хоногийн нэг хугацаа алдсан байгаа байхгүй Isaiah Thomas. Хэрвээ саний нөгөө санал асуулт дахин 1-7 оноор сунгацсан бол Isaiah Thomas гүцсэн байгаа. Тэгтлээж одоо нөгөө Kyrie Irving чинь өөрөө ихнээс авсаар явчихсан. Ихнээсээ тасаж байгаа сүүл рүү бариулсан бас. Пролт явж явах нөхцөл бүр байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хугацаа гэдэг чинь аягүй чухал юм л да. Бас яг тэр хугацаанд хин яа тоглож ийн гэдэг чинь нөгөө олон сая санал дээр чи яг харахгүй тооцогдож явна. Сая Jimmy Butler бас нэг 50 дон аваг бол бас Jimmy Butler ер нь маш том нөлөөтэй. Тэр хэрвээ аваагүйсэн бол нэг гэсэн 4 дараа л ожигдсон шүү дээ бүүс. Бид дараа л ожигдоход бол яг харахгүй унсан шүү дээ бүүс. Тэгэхээр өөртөө Jimmy Butler-тай санал сонгоогүй шүү дээ. Kevin Love сонгоцсон байсан байхгүй. Тэгэхээр тэр чинь яг тухайн үед хүний харж байгаа өнцөг те одоо харах өнцгөр чи яг харахгүй өөр болчиход байна. Тэгэхээр бас энэ хугацаа гэдэг бид нар бас онцолж явах хэрэгтэй юм байна юу гэдгийг те хугацаанд бол амжиж явж явах хэрэгтэй. Манайхны хувьд бол харж байхад бол хэр буруу бичээс гэдэг асуудал ирж ирсэн шүү дээ. Тэгээд NBA-ийн зүгээс бол буруу бичиж хамаагүй бид нар тэрийг альбисаар тооцохор болсон гэж байна. Тийм мэдэл гарсан байна. Тийм учраас ялангуяа нэг Antetokounmpo-г бидний онцлог эднэр байгаа шүү дээ. Dwayne Wade Howard Antetokounmpo гурав дээр бол бүх алдсан нэрүүдийг бол тооцсон юм байлээ шүү. Antetokounmpo санаа зовох шаардлага. Тэгтээ шаардлагагүйсэн юм байлээ. Дөхүүлсэн юм тэр хаа юм бичиж тооцох гэдэг яг нөгөө үсгийн алдаа. Тэрнээс биш пушаад өөрөө бичээд юу гэдэг. Сайн нөгөө Баясагийн пост ордог шиг бичсэн бол бас авахгүйсэн баг та. Энэ дээр бас нэг тоглогчийг онцлох хэрэгтэй баг. Joel Embiid үнэхээр гараанд гарах хэмжээний төвийн тоглогч мөн байна уугүй юу гэдэг дор нэг байна. Сайн фэнүүдийн саналаар бол гараад гарч ирсэн мэт. Энэ сошиал медиагийн түрүү ярьсан чинь сошиал медиагийн лаш тус юм даа. Joel Embiid бол яа одоо лиг тоглож байгаа хамгийн идэвхтэй сошиал медиа хамгийн их идэвхтэй өөрийгөө сурчлаж чаддаг. Twitter-ийн хаан гэж хэлсэн. Тэгээ өөрийгөө чинь Twitter-ийн хаан гэж хэлдэг шүү дээ. Би бол Twitter-ийн хаан. Би дээд наазахын нөр ярьдаг л Реалнагаад ярина шүү дээ. Тэр чинь олон анхаарлыг татчих чадж байна. Тэгээд яг энэ үйлрэлдээ бол бүхотын гараанд гарахаар хэмжээний төвөнд ч одоохонд бол биш. Тэрэн дээр саналыг байна. Гэхдээ удахгүй бид нэр сэлгээгээ ярилцах дээр бас юм бидэн талаар. За яг төвийн тоглогчдод байрал байх юм бол байж болох юм те. Тэгэхээр яг 3 одоогийн систем энэ 3 товтлогч 2 хамгаалагчдыг энэ систем дээр бол яг харьцуулах юм бол хэцүү л те. Асуу ингээд за хоёр шууд санал өгч байгаа заяа. Төвийн байрал дээр нэг хүн санал өгөө. Hassan Whiteside, Joel Embiid. Хэний сон? Embiid. Би зөв Embiid. Уучлаарай мараа. Би яг ингээд Philadelphia руу яриг чиглүүлээд тэгэхээр энэ Philadelphia-д юу тохиолдоод байна? Сүүлийн 2-7 хоногийн хугацаанд 10 тоглолтын юм шиг байна шүү дээ чинь. 8-д ноцсон. 10 тоглолтын 8-д шүү дээ. Өнгөрсөн жил хэдэн хожил авч ирсэн баг үлээ?
11 лөө. Тэгээд би бас өглөө оруулсан байгаа пост. 2017 гарснаас хойш хамгаалтаараа номер 1 баг. Амжилтаараа болохоор баг 4 өглөө нэг цөг хідэн багийн лараас явж байгаа. Нэг 17 гарснаас хойш шүү дээ. Тэгэхээр энэ багийн би бол тоглолтын бүр байнга үзэж байгаа. Яагаад үзэж байгаа вэ гэхээр Embiid миний фэнтезид байдаг. Тэгээд Embiid-ийн тоглож байгаа минутыг бол харьцангуй одоо яцсан. Ердөө 25 минут л болж байгаа шүү дээ. Тэгээд 20 оноо 8 самбар 2.5 блок. Хамгийн гол нь маяг хүн алдаа авах чадвар нь үнэхээр руки хэмжээнийх биш. Энэ бол баг туршлагад тоглогчийн хэмжээний алдаа авалт. Одоо хитэн төвөд чинь бүр самбар дурууд байсан. Алданы асуудал айгүй урд. Айгүй хур чадвар үнэтэй. Нүмэг гаргаж авдаг нөгөө нэг юу гэдэг хамгаалагчийг уншиж чадчихээн л та. Тэрүүний хамгаалтын гар уртлын гар ойрхон байх юм бол дээшээ ингээл алдаа авчин ч гэдэг юм уу. Гэтэ өнөөдрөөс хевгүй бэртэл авах гэж 2-3 бэртсэн шүү зөө өвдгөө. Хүмүүс бүр ухаалтгач. Орж гараад. Тэр нь болохоор нөгөө мань хүний нөгөө нэг хөл амар нөгөө хитрхи нөгөө нэг биеийн тийм удаан чим шиг зориулагдсан биш дээ өөр харахад. Гэт мань хүн өөрөө тийм хуртаад болох гэдэг. Тэр өөр нь жоо хавцлаж өгөхгүй шүү. Нэг хараад байгаа юм. Тэр нь ямар дасаа хол байх хэрэгтэй. Энтони Дэвисийн жишээ одоо бодитоор яваад шүү. Тоглолт болгонд гэмтэж гардаг. Эмби тим болчихгүй. Би зүгээр нэг ингэж хармаар байна. Хэрвээ Филадельфия хотод авчиж байгаа үр нөлөөг нь үзэх юм бол Эмбид гараад гарч болмоор ч юм шиг. Яг тэгэхээр Филадельфиад яг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс юу нэмэгдсэн юм? Шарж Эмбид хоёр л нэмэгдсэн шүү дээ. Өөр юу ч нэмэгдээгүй байгаа. Залиасаа уурсан. Бараг залиасаа уурсан юм дуртай. Нөгөө туршлагатай хэдэн баг бүр цөөрсөн шүү дээ. Туршлага тоглож тоон бол цөөрсөн шүү дээ. Энэ баг чинь яг ингээд сүүлийн 2-7 хоногийн хугацаанд 10 тоглолтоос 8 хожил гэдэг чинь ганцхан тоглож өөр нөлөө маш их байгаа. Тэглэх байгаа. Нэг хүүхдэд өгж байгаа тэр итгэл одоо тэр юунд итгэл гэдэг зүйл. Тэгэхээр Эмбид юу гэж байгаа нөлөө нь бүр одоо үнэхээр мундаг байна. Rookie of the Year бол өршөлтөгч алга. Хожигдсон хоёр тоглолтод Embiid аяг бол үндсэн байгаа шүү дээ. Тэрийг амарсан тоглолт үнэ. Заавал амрах хэрэгтэй шүү дээ. Хоёр тоглолт араас Embiid-ийг амарсан нэг тоглолт нь ч хөдөлсөн шүү дээ. Тэгэхээр энэ баг бүх зүйл маш гоё болж байна. Дээрээс нь энэ баг дээр холбоотой нэг мэдээ гарсан. Энэ баг ч одоо холбогчийн асуудлаа шийдэж чадахгүй шүү дээ. 3 холбогчтой байгаа. Тэгээд нэг нэгээрээ гинтэд одоо ганц TJ McConnell гэдэг нэг холбогч явуулсан. Rodriguez ирсэн байхгүй. Тэгсэн чинь энэ баг одоо энэ 100 юу их чинь нөхөр Drew Holiday-ийн гэрээ дуусж байгаа юм байна. Drew Holiday авчираад нэг туршлагатай хүнийг авчираад Embiid-д бөмбөгийг нөгөөлдөг тийм хөлбөр ярьж байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь энэ мэдээг яаж хүлээж авсан гэхээр New Orleans-ийн Яна нэр явчул Яна гэдэг байдлаар хүлээж авсан гэнэ. Яг бол угаасаа нөгөө New Orleans-ийн амжилт нэг тийм сансан хэмжээнд хүрэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас Holiday-г бөөрөөс хэлгэж магадгүй гэж зөв бодож байгаа юм байна. Тэгэхээр энэ багийн амжилт ирээдүйд ирэх хүлээлгээс бид плей-оффт харж болох уу цаа. Holiday буцаас ихсчтэй ирчвэл би бол ирчихэл ер нь бол харж шүү плей-оффт. Тэгээд нөгөө хин чин Brett Brown-ы нэг 12 л аягүй гоё юм байна л да. Нөгөө мань хүн яг хэдийгээр нөгөө нэг Okafor эдний асуудал дээр ингээд бидний толгой ирүүлээд байсан шүү дээ. Okafor-ыг нэг тоглохгүй нэг бойлоод Noel-ийг нэг гаргаад. Тэгээд мань хүн чи энийг болохоор нөгөө бодлоготод явуулж ирсэн байна. Тэр их өрөвдмөр бодлого байхгүй. Brett Brown дээр бүх буруу нөтч. Харин тэгээд гэтэл мань хүн бол өөрөө бол яг үндэ аюу дээ нөгөө нэг талбай дээр одоо яг үр дүнтэй тоглож байгаа нөхдүүдийг те хамттан байлгуулж байгаа. Яг тэр Okafor-тай байгаа нөгөө хамт Okafor-тай олон минутыг хамт байлгаж амждаг учраас тэр одооны үр дүн хүрэхгүй байсан баг л та. Тэгэхээр яг нэг тэр нэг талбай дээр байгаа 5 гарны хэлж чинь хамгаалт нар хин 5 сайн байна гэдгийг аюу гой зохицуулж чадсан. Одоо мэдээж өдөр болгон тоглогчдод бэлтгэлж байгаа хүн тэрийг мэдчихлээ таарал та. Тэгээд бид нар бол тэрийг сайн мэдхгүй учраас хүчмжилж учраас Brett Brown-аас албасаар уучлахгүй яа. За одоо бүгд өрнөд бүсийн гарааны тавтад ямар тоглож сонгодвоо гэдгийг танилцъя. Stephen Curry 4 дахь жилдээ дарааллаад гараанд гарч байгаа Warriors-ийн 2 дахь тоглогч болсон. Нөгөө нь алдарт Will Chamberlain 25 оноо 4 самбар 6 дамжуулалтыг дунджилж байгаа. Баг нь 37 6 амжилтаар ширүү мөрсөлтөөнтэй өрнөд бүсийг тэргүүлж байгаа амжилттай бол James Harden 5 дахь жилдээ дарааллаад гараанд гарч байна. Энэ биг дабл-даблын тоогоор тэргүүлж байгаа трипл даблаараа 2-т 40 оноотой трипл даблыг нийтдээ 4 удаа энэ үйлрэлд хийжгээд байгаа тоглогч сонгогдохоос өөр яах вэ? Kevin Durant Golden State-ийн 2 дахь тоглогч 8 дахь жилдээ дараалан сонгогдож байгаа бол 6 дахь удаага дараалаад гараанд гарч байгаа 26-9-5 гэдэг амжилттай 4 удаагийн онооны авраг MVP-гийн шагнал нэлжигдэх тэмцээний 2 удаагийн авраг гэдэг бас онцгой гоншинтай юм шүү дээ. Kawhi Leonard 2 дахь жилдээ дараалан сонгогдож байна 25 оноо карьерийнх нь хамгийн өндөр үзүүлэлт 13 тоглолтод 30-аас дээш оноо авсан өмнөх жилүүдээс нь хамаагүй өндөр үзүүлэлт байгаа. Өмнөх 5 үлрэлт нийлээд 4 тоглолт 30-аас дээш оноо авсан. Энэ баг цэвэр Kawhi-гийн баг болсон гэж байна. Anthony Davis 29 оноо дундчилж байгаа оноо авалтаараа лигт 3 дугаар байранд, самбраас бөмбөг авалтаараа 6 дугаар байранд, 9 тоглолтод 35 оноо 15 самбар гэдэг үзүүлэлтийг үзүүлсэн бол 14 тоглолтод 25 оноо 15 самбар гэдэг мангас үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. Өрнөд бүсийн гарааны 5
Энэ дунд нэг хүн байхгүй байгаа. Тэр бол одоо энэ 7 хоногийн хамгийн топ сид мэдээж тэр бол Russell Westbrook. Яг одоогийн байдлаар triple double-ыг дундчилж яваа тоглож байхгүй байгаа. Тэгээд оноогоор бол тэнцсэн л дээ. Steph James, Harden, Russell Westbrook хоёр бол энэ гурав тэнцээ. Тэгээд үзэгчдийн саналаар бол яа харахгүй бол Steph, James, Harden, Russell Westbrook дээр тийм. За үзэгчд хэрвээ өнгөрсөн жил шигээ саналаа өгсөн бол Steph Curry Harden гараад за бачуулъя. Довтлогчдоос. Эдрийн дэвс яваад гарах байж да. Яа. Сая 500 санал шүү дээ. За баг тоо биш шүү дээ, тийм. Юу баг чи юу гэсэн үг манай Монголын Улаанбаатарын хүн амаас илүү гараа авчихлаа шүү дээ. За тоглогчдын санал гэсэн Westbrook нэгт Harden 2 гарах байсан. За юу бол адилхан, front court-ийн бол адилхан яваарэ. DeMarcus Cousins-аас ойртсон байгаа шин дээр. Anthony Davis-тэй нэлээд ойрхон үзсэн байна. Marc Gasol ямар өндрөөр үнэлтэй юм тоглогч нараа. Зөвхөн бол бас яг адилхан тоглогчид бол хэвд мэдээлэл хоёр бол хоёулаа адилхан. Curry харж байгаа. 6 саналыг авсан хэвд мэдээлэлээс. 93 саналыг Westbrook, 91 саналыг James Harden авсан. Ийм юм болж өнгөрлөө дөө. Яг энэ дээрс фэнүүд юунд туртай юм бэ гэдэг нь тодорхой болж байна. Фэнүүд царайлаг хүндртэй юм. Тэрнээс фэнүүд багийн амжилт одоо юу гэдэг нь хувийн амжилтыг тоодгүй юм байна. Царайлаг хүндэл дуртай гэдэг. Тийм дүгнэлт. Өнгөрсөн 2 удаагийн тоглолтыг бодвол Stephen Curry тэгээд аюу их фэн тоглосон. Одоо яг лигийн нүр төрхөлчлөө шүү дээ бүр. Одоо энэ LeBron James яг ингээл хэдэн жил дараалаад яг одоо лигний хэдэн 5 тоглогч зогсоод голлон зогсдог. Одоо Curry зогсоод эхлэв байгаа байхгүй. Яг энэтэй холбоотой дэлхийд даяар байгаа энэ залуу үж нэмжтэй байна те. Энэ юу фэн үү? Steph Curry гэдэг одоо нэг өөрийнх нь юутай болсон те. Нөгөө Albert's нэг Under Armour-ийн пүүцтэй болсон, брэндтэй болсон, хувц сунартай юмтай болсон. Энд чинь болохоор автоматар хүмүүсийг шууд аавна шүү дээ. Тэгээ дээрэс нь Curry-гийн нөгөө хүмүүсийг хамгийн их татдаг юм чинь зүгээр жижигхэн битэн хүн ингээд бүр лиг оноо авах. Underdog маягийн тийм болохоор хүмүүс хайртай байгаа даа. Гэтэл Westbrook хэдий тэнцэнэ triple double дунжилж байгаа ч гэсэн одоо юу гэдэг ганцаараа нөгөө жижиг дайрдаг. Тэр хүмүүсээс нэг тийм нөгөө дуртай ханддаггүй шүү дээ. Өнгөрсөн жил All-Star MVP авахгүй юу боллоо. Тэгээд ингэсэн тэнгуү дээрээс нь юу гэдэг өөр ингэсэн нэрийн пүүз байхгүй. Яг Westbrook гэсэн брэнд гарч ирээгүй байгаа гэх мэт. Тэгээд ирчлээс гараад ирэхлээ баг л та. Гэхдээ зүгээр яг сагсан өмг гэдэг утгаар харах юм бол энэ бол ерөөсөө би бол Kevin Garnett санал нэг байгаа. NBA-ийн бүх хөлийн тоглолтын түүхэнд болж байгаагүй одоо алдаа гэж яриад snap гэж яриад байгаа. Westbrook гараад дундчилж байгаа гарaan цонгодог гэдэг угаасаа хизээч сонссон энэ бол ямар том алдаа байл гэж харахаар л зүйл дээ. Гэхдээ яг ингээ харахаар одоо байгаа өрсөлдөөнийхээр Harden бол маргаан байхгүй гараанд угаасаа байрлалаа эзэлсэн юм байсан. Steph Russell гэдэг дээр одоо би ингэж тайлбарлах гэдэг юу гэхээр бид нар өнгөрсөн жил сүүлийн 2 жил Kobe Bryant-ыг гараанд гаргацсан л хүмүүс шүү дээ. Тэр юу гэхээр тэр хүний хийсэн бүтээснийг үнэлээд тухайн удирлын амжилтыг мартаад гаргацсан баг. Яг тэр жишгээр л явцсан болов. Тэгэхээр сүүлийн 2 удирлын MVP гараанд гарсан. Тэгээд Curry актер хэлсэн шүү дээ. Одоо аргагүй юм да. Тэгээд хин нэг нь сэлгээд сууж шүү дээ. Тэгээд яг энэ нөгөө нэг нөхцөл байдал магадгүй энэ MVP-ийн санал суулдар бас яг давтаж магадгүй харагдаад байгаа. Тэр нь юу гэхээр triple double дунжилсан мөртлөө MVP аваагүй яг Oscar Robertson-тай адилхан ягаад гэвэл багийн амжилт жоохон доош нь татах. Гэхдээ би Steph Curry гэж байгаа юм биш зүгээр эсрэгээрээ гэдэг Golden State-ийн Durant, Rockets-ийн Harden хоёрын магадлал илүү өндөр харагдаж байна. Одоо өнцгөөс харахад яг тэр хоёрын байр бол хамаагүй үгүй байгаа. Triple double дундчлаач нэмэргүй. Тэгэхээр би бол хувийн байр суурь автаагүй. Би хувийн байр суурь шүү. Би бол Westbrook-ыг бол хэрвээ энэ байдлаар triple double бараг дунчлаа юм шиг байна шүү дээ. Гэхдээ яг Steven Adams-ийн бэртэл бол яг харахгүй түүний triple double амар Adams хэрэг гимсэн юм. Сая гимтэйг нөгөө дахиад өдлөгцсөн. Нөгөө шууд албаас юунд орчиж байгаа юм бол нөгөө 7 оны хугацаанд орчиж байгаа юм бол concussion протокол. Тэгээд Adams байхгүй 2 тоглолтод чинь Westbrook юу хийж чадсан, triple double хийж чадсан. Эхнийх нь чадаагүй. Тэгээ юу гэсээр бараг нэг 5 самбар 4 ассист өгсөн байсан баг шүү. Тэгэхээр ч одоо бараг ассистыг хагас нь одоо Adams руу очдөг байгаа байхгүй. Тэгэхээр Adams одоо энэ багийн систем ямар чухал вэ гэдгийг харуулж байна л та. Тэгэл энэ багийн хамгийн чухал хүн Steven Adams биш шүү дээ. Талбайд ирэх байгаад нөгөө юу гэдэг нь эерэг үзүүлэлтээр хийж гэдэг юм уу? Сая за ингээд сонгогдчихлаа. Ядж хаад энэ дээр гал дээр тос нэмсэн юм шиг үйл явдал өнгөрсөн 7 хоногт болсон шүү дээ. OKC Warriors 2 дахь удаагийн тулаан. Гэхдээ азар OKC-ийн талбайд энэ бүхэн очиаг байгаа юм бол хуваарийн дагуу 2 сард очино Warriors-ийн талбайд дахиад нэг удаа зочилчлаа шүү дээ. За тэр яг тоглолтын үйл явц угаасаа илүү баг нь хоцсон. Нэг юусэн Westbrook тэр гарч явахдаа тун эвгүй зүйл хэлж байна.
Тэр нэг камерын одоо яг тэр дагаж явуулсан зурглаач дүртэй бичигдсэн байлээ. Тэгээд Durant-ийг л хэлж байгаа л да. Тэгэхээр Enes Kanter ч Durant-ыг ойрхон одоо хамгийн ойрын харьцаатай бас хүн байсан байгаа байхгүй. Хувийн харьцаагаараа магадгүй Westbrook Durant-аас илүү Enes Kanter Durant хоёр магадгүй нөгөө хотел мотелүүдээр явал айлын тоглолт явж байгаа нэг өрөөнд одоо нэг өрөөнд ганцаар орохгүй ш нэг өрөөнд хоёр тоглож орж мордог ч юм уу. Албаар нөгөө талцуулагчийн бодлого гэж байгаа шүү дээ. Хин хоёрын хамт байлгаад хинийх нь үрдэн мөрдөнгөө. Тэр дээр бол Enes Kanter бол яач утсан Westbrook биш хиний нөгөө Durant-д илүү тийм хувийн харьцаатай. Durant-тэй илүү ойр дотнод юм байл л дээ. Тэгээд тэнд нь Westbrook-д дургуйцаар хилдгээ хэлсэн. Талбай дээр Westbrook Durant хоёр үгсөөсөн үү? Тоглолт эхлэх сольсон. Тэгээд тэнгууд хүмүүс хараад энэ ярьж айтаа юм болч гэж тоглолтын төгсгөд юм болчих жоох. Тэний шалтай үгсөө ямар ч гар өмнө дөр ч гарч ирээгүй шүү дээ. Тэгэхээр энэ ч бас нэг тодорхой хэмжээгээр те нөгөө All-Star дөгч байгааг хэлэх үү, хамтдаа нэг хэд хоногийн өнгөрүүлэх байгааг хэлэх үү. Гэтэ мэдээж нөгөө болсон үеүүдээс бол хамгийн сонирхолтой үйл явдал болохоор нөгөө Заза Бачулиг алдаа шүү дээ. Тийм. Нөгөө флэгэн фаул бол гаргасан. Дээрээс нь хараа зогссон шүү дээ ширтээ. Бүр ингээд занж байгаа юм шиг те. Тэн дээр бол миний бол хамгийн гайхаж байгаа нэг үг гэхэлэр OKC-гээс хийж ирээгүй. Тийм. Хинч Заза руу дайраагүй. Тэгвэл тэрийг болоод ари 21 гэдэг нөгөө нэг хин бэ шүү дээ. KG ч одоо бүр тэргээр аюугаа нэвтрүүлгээ эхэлсэн. KG араа тэр гайхаад байгаа байхгүй. Одооны сагс юу вэ? Бид нар боосон дох чинь Заза бүчлэлтэй ингийн болдог. Атлантад бас тоглолтоор үе юм харуулж байгаа. Бүгд Заза руу дайрч байгаа тэр. Тэгвэл Заза тэрэн дээр чинь техник аваа хөөгдөг ч юм уу те. Одоо ерөөсөө OKC-ийн урамсгал тийм байхгүй байхгүй. Тэр нь OKC гэдэг багийн турх урамсгал би бинийг өмөр сэтгэл зүй тэр нэг баг би биенийхээ арыг даана гэдэг те. Нэг заавал байх ёстой чанар шүү дээ энэ чинь. Тийм л би гайхсан. Дээрээс ч тэр алдаанд гайхаагүй хин алдаахгүй лоошараад уусан. Тэгэд бол ерөөсөө Westbrook тоглолтын дараа заа яг тэрэнд нэг хариуг нь өгчнөө гэдэг. Тэгсэн чинь Заза бүр гоёлсон л ч те. Би OKC-д очноо гэсэн. Тэгсэн чинь NBA энэ дэр тэр алдааг дахиж хянахаар болсон гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэрний юу гэхээр яг л энэ чинь тоглогчдын хооронд NBA ямар нэгэн зүйл гаргахыг хүсэхгүй шүү дээ. Хувийн болоод одоо багийн тэр алдааг эргэж хараа Зазад шийтгэл оноох уугүй юу гэдгийг шийднэ гэсэн. Яг гэх юм бол манай сая Clarkson-ыг өрсөн гэж нэг харсан шүү дээ. Тэр чинь өрөөгүйч гэсэн ингээд нэг ингэсэн учраас тэрэн дээр харнаа гэдэг хэлсэн байлээ. Зүгээр юу болох нь. Тэгээд би бас нэг мэдээлэл харсан байсан тэр Westbrook Durant хоёр хоорондоо нэг мессеж ütсэн юм уу да эсвэл яасан би тэр ингээд хальт хараад өнгөрсөн. Тэгсэн ямар ч хоёр хоорондоо юу ирсэн мэгс зүгээр trash talk. Ерөөсөө би нэг нөхрийн харилцаагаа чи истэн авшмын чи истэн гэсэн юм шиг байгаа. Тэгээд өмнө болохоор Westbrook өмнөх хүлрэлд нөгөө дуусын дараа Durant руу мессеж бичсэн юм шиг байна. Уцаар ирчих юм уу да. Би чамайг үлдээхийн тулд би тоглолтоо өөрчлөх бэлэн байна. Би өөрийнхөө зүгээс бол одоо хэрэгтэй золиос чинь гаргая. Өөрийнхөө тоглолтыг өөрчлөж гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар тэр хоорондоо асуудал байсан. Тэрийг засгаар ихний алхам хийсэн юм бэл. Westbrook гэж. Тэгээд Durant юу болсныг бид нар мэдэн шүү дээ. Тэгэхээр тэр утгаар одоо бид нар Westbrook-ийн ууртай байдаг, шартай байдгийг одоо бид нар ойлгож харж байна л да. Яг тэгэхээр мань хүн хичээсэн тоглолтоо золиослоо те. Юу гэдгийг Durant энэ багийн номер 1 багийг хүлэмжшөөрөөд түүний арга барил тааруулаад холбогчийн зүгээс бид тоглолтоо өөрчлөх бэлэн байна гэдэг. Тийм хүслийг тавьж явах Durant таваагүй учраас. Гэхдээ бас хэдэн өдрийн дараа тэрийг ойлгоо гэдэг байгаа байхгүй. Магадгүй тийм жоо эртээс эхэлсэн байсан. Юу нэг угаасаа явж үлдэх. Яг энэ хоёр нийлээд энэ баг бүртгэхэд бол угаасаа л Durant лидер нөх хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ яг Westbrook үнэхээр сайн байсан. Тэрийг жоохон булааслаад байдаг. Тэр 11 онд ч финал шалгардаг шүү дээ. 12 онд. 12 финал шалгарж байгаад Westbrook нэг байж боломгүй алдаа гаргасан байхгүй секундын тооцоол дээр. Тэгэхэд яг тэр үед хэн тайлбарлажээ авраг авах хэмжээний ухаалаг холбон тоглолт биш ээ гэдэг маш шууд хатуугаар шүүмжилжсэн байхгүй. Эсвэл туршлагагүй гэхдээ авраг хэмжээний ухаалаг холбон тоглолт биш ээ. Durant-ыг тийм зүйл болсон юм байна. Дээрэс нь ингэсэн сайн. OKC-д одоо 2 сард очно. OKC-д 2 сард очихдоо яах вэ гэд Durant-аас асуусан л гэсэн чинь одоо ингээд Thunder гэдэг багийн эсрэг 2 удаа тоглолоо. Одоо нэгс нэг цочроо гарчлаа. Одоо 3 дахь удаага л тэднэртэй тоглоно. Гэхдээ OKC-д очиод хүмүүс намайг яаж хүлээж авахыг бол гадарлаж байна. Тэр хүмүүс намайг магадгүй зодог тайлсны дараа миний нэг яриадсан юм баг. Намайг зодог тайлсны дараа намайг OKC-гийн сагсан бөмбөгийн анхдагчдын нэг байсан гэдгээр нь харж хүлээж авах гэж найдаж байна. Тэр тех бах уу? Тэр бол цаг хугацаа бол тиймэрхүү асуудлыг бол имжлээ явчихсан тийм. Тэгээд OKC-д мэдээж одоо яг Seattle Sounders бол биш дээ энэ баг зүгээр. Тэр багийн түүхийг аваа явцсан болохоос биш. OKC чинь цааш баг гарч ирсэн шүү дээ. Хойд бол шинэ хотод. Тэгэхээр OKC-гийн фанууд бол Durant-ыг мартахгүй. Зөв LeBron шиг бүр тэгж айхтар юу гэдгийг нөгөө эргэж очиод нүглээ намжлах тийм магадлал намжлаа шүү. Ер нь бол намжлаа шүү. Гэтэ тэгсэн тохиолдолд бол бүр л гоё юм. 2 жилийн дараа магадгүй. За эцэг хугацаанд завсарлаа. Чамд зөвлөж битүү гаргая. Ирээдүйд ямар байх нь хамаагүй гадаанасаа гэрэл түлж гэрэл гаргая.
чамд дурлаж би зөөрө гаргая өнгөрсөн ямар байсан хамаагүй залуунасаа гэрэлтүүлж гэрэл гаргая миний байгаа байдал өдөр болго өөрөөр байдаг өдөр болгон жаргалтай сэтгэл нэг л хөөрөд байдаг өдөр өдрийн харан энэ өдрийн алтнаараа өдөр өдрийг харан амьдралыг сайхан харна төлөм ороо зэтгэлээ дугаараа илэрхийлэх шиг дуртай энэ дээрээ дураараа дурлаж өгөх гайхамшиг дагаж өгөл дуртай дуугаа дурлаж өгнөл дундур биш их бүтээ сонсож хүндэл сонсогдох уран бүтээлийг сонсох гэж сонгож ичин сонортон солиорох гэж сэтгэлийн сэргэлэг жижигдэн өөрөөр хэлбэл дотор байгаа зовлон жаргалыг урлаг болгож сэтгэлээ цаасан дээр буулгаж аян дээр өглөж уран болгож өнгөрч идэл мэнэ сонгосон урлаг яац ч үгүй илүү санагдсан босод нар байгаа байдал наалдахчгүй хийсэн уран бүтээл залуу насны жимиг хэлсэн үг бүх урлагт нэгийг нэмэг миний залуу насаа чамд зориулж би дуу гаргая ирээдүйд ямар байх нь хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл NBA Talk-ыг цэнэглэгч GP Battery 2017 оны бүх оддын тоглолтын сэлгээнд сонгогдох тоглогчдын талаар бид гурийн зүгээрс өөрсдийн таамгаа дэвшүүлэх гэж байна. Олон зүйл нуршаад яг бид нэр дэлгэсэн дээр шууд өөрсдийнхээ сонголтуудыг харуулчихъя гэж бодож байна. За миний хувьд Russell Westbrook, Chris Paul, Draymond Green, DeMarcus Cousins, Gordon Hayward-ыг сонгосон бол хамгийн сүүлчийн хоёр чөлөөт байдлаар Marc Gasol, DeAndre Jordan гэдэг хоёр тоглогчийг гаргасан байгаа. Баярлалаа өөртөө. Сонголтыг хийсэн. Яг адилхан байна шүү дээ. Эхний тав бол адилхан. Тийм ээ. Өрнөдөр бол Westbrook, Paul, Green, Cousins, Hayward тавтал яриад байгаа юм бол. За өөчлөөрэй баясаа. Баясаа хоёр дээр хийгүүр. Rudy Gobert Zaza Pachulia-ыг сонглоо. За Rudy Gobert Zaza Pachulia-г яагаад сонгосон их вэ? За Гүржи Артемын Zaza Pachulia гэдэг хоёр тоглогч Гүржи Артемынд NBA сонирхч бүх хүмүүс баярлаа гэж хэлэх ёстой шүү дээ. Энэ жилийн дүрмийг ер нь Zaza Rules гэж баг шин дүрм гарчлаа шүү дээ. Тийм Zaza Pachulia-д өөрөө хэлсэн ер нь яг над энэ дүрмээ гээд би нэрч болохгүй юм бэ. Би ер нь яхаа баяртай би өөрөө угаасаа боход тоглогч биш ээ. Тэгээд ийм болохоор ингээд тэгээд чиз гэдэг юм. өмнөх жилүүдэд гараанд гарсан тоглогч мэдээж хөгжим дэмжлэгийн саналаар байна шүү дээ. Сэлгийн болохоор дасгалжуулагчийн саналаар. Тэнгүүд Zaza Pachulia хөгжим дэмжлэгийн ийм их санал авчаад яагаад сэлгэнд оржлохгүй? Шудрал байцгаа ил ба гэж байна шүү дээ. Барилта шудрал байгаад чи ордон зөндөл. Тэгээд үгүй Zaza Pachulia ийм амар харин өмнөх систем өөрчлөгдөхөөр Zaza Pachulia хогцолоод байгаа. Төөрхөд нэг сэлгэнд оруулчихлаа. Ганц Zaza-гийн дүрм. Zaza-гийн дүрм. Rudy Gobert болохоор лигт одоо дабл дундчилж байгаа тийм олон тоглож байхгүй шүү дээ. Дээрээс нь Rudy Gobert 67% довтолж байна. Хоёрт нь хамгийн томчлогтой бол дундаж хаалтаар блок шотор лигт ирүүлж штэ. Тэгээд дээрээс нь багтаа үзүүлж байгаа нөлөө маш сайн байна. Rudy Gobert-ыг талбайд тоглож байгаа үед нь баг нь 6 илүү биш 11 хоноотой. Marc Gasol-ыг талбайд тоглож байгаа үед баг нь 1.6 хоноод байсан. Ингээд бодохоор Marc Gasol-оос илүү Gobert илүү сэлгэнд бүх одын тоглолтын сэлгэнд сонгогдох боломжтой юм байна. Хамгаалагч үзүүлдэг юм шүү. Үгүй Rudy Gobert багтаа их сайн нөлөөтэй шүү хамгийн гол юм. Энэ өнөөдөр шилдэг хамгаалалт тоглогч яг өнөөдөр нэрлэлт хэлбэр Rudy Gobert нэрлэлт. Rudy Gobert нэрлэлт. Тэгэхээр яага болохгүй. Тэгэхээр сагаас болчихсон. За миний хувьд бол Чи ялтаа болсон Marc Gasol. Яаж тийм Eric Gordon энэ бол би зөв яг өндөө сонгосон шалтгаан бол Eric Gordon-ыг би хүмүүсийн анхаарлыг төвдөл авчирж байгаа. Яг энэ сонголтоороо шүү. Яагаад Houston Rockets-ийн багийн амжилтыг бид нар мартаж болохгүй одоо 13 хойж өгсөн 34 хойжилттай мөнх гайхалтай явж байгаа. Энэ багийг James Harden хүмүүс төсөөлж байгаа. Гэтэ хоёр дахь хүчин зүйл нь бол яхааргүй Eric Gordon. Сэлгэрэ зоны алтаар одоо лиг тэргүүлж байгаа. Тэгээ холын зэн шидэлтэй хүн ч одоо бүр ямар амар шиддэг болсон бэ. Steph Curry-гоос илүү хийсэн. Лиг хамгийн олон хийсэн баг. Нэг тоглолт 12 шиддэг болсон юм. Ер нь бол дунд үзүүлэлтөд нэг 9 удаа шидэд 4 баг оруулж байгаа. Бараг 4 оруулж байгаа. 40% хэмжээтэй шидэж байгаа. Тэгэхээр энэ тоглолтыг мартаж болохгүй. Авж байгаа манай авцтай үзүүлэлтээр бол яхаарахгүй юу гэдэг. Ахтар тийж дээгүүр яваад байгаа юм бол биш. Ахтар би юу DeAndre Jordan орон сонгомоор л байдаг. DeAndre Jordan бол Chris Paul-ийн ачаал ингэж явсан хүн шүү дээ. Chris Paul байхгүй ямар муу гэдгийг бид нар харсан шүү дээ. Сая нэг хитэн тоглолт бэртсэн. Сая юу яриад байгаа юм бэ? Сая байхгүй марч тавьж байгаа. Гэтэ Eric Gordon Rudy Gobert-ыг би сонгож болж байна. Хинтэй бол басаад. Гэтэ би Eric Gordon-ыг сонгомоор санагдсан. Мартаж болохгүй. Ийм л юм да. Мануу чинь хэд удаа бүхэдийн тоглолтод оролцож байлаа. Сэлгээний стандарт тоглож байгаа. Ер нь мануу нэг 3-4 орсон байна. 2-3 удаа. Ер нь цөөхөн нэг олон байна. Сэлгээний тоглож сонгох маш хэцүү. Тэр үед ч яхаагүй спорт босоо байсан юм шүү дээ. Яг дан тэр яхаарахгүй л олоолаа ордог байсан л. Хийд чинь.
их 3 лигээд ордог гэсэн мэт Спurs их 3 лиг. Гэхдээ нөгөө Ginobili-гийн тоглолтог минут бол энэ жил Эрик Гордоныг таарчвал тухайд бол харьцангуй их байсан. Одоо Эрик Гордон ойролцоогоор 31-ээс 33 минут хооронд тоглож байгаа. Нэг бас их биш. Тэгээд энэ жилийн одоо ингээд бид нар өөрсдийн сонголтуудаа ингээд сонгож явах явцад маш олон тоглож байгаа хасагдлаа л та. Ингээд би өчтөр бүр ингээд сонголтуудаа ингээд хараад билээ. Энэ жил зөвхөн тоглолтод орох хэрэгтэй дэндүү олон тоглож байгаа. Бэйнли. Портленд 2 шүү дээ. Портленд 2-өөр одоо Блэк Гриффин жишээлбэл Бэртлоо яасан ч гэсэн Блэк Гриффин жил болгон яригддаг байсан шүү дээ. Портлендийн 2 гэхээс илүү бүр баг Маккалум заавал орох хэрэгтэй тоглох шүү. Маккалум яригдаж илүү байгаа. Хамаагүй илүү байгаа. Гэтэл одоо тэр хүүхдийн үр нөлөө нь одоо яг энэ тийг гүйцэхгүй байх чинь тэгэхээр харамсалтай л байна л да. Алтан мужи Клей Томпсон байна. Клей Томпсон багтаагүй. Клей Томпсоныг харин 3-1 цонгоогүй юм шүү дээ. Нэг цонгоогүй. Клей. За энийг бол Клей бол заа бичүүлээс муу байлаа. Тэгээ зөв Клейгийн нөгөө нэг юу гэдэг нөгөө өөрөөр ирс багассан учраас би бол яг одоо ч хараагүй л дээ энэ үлрэлт бол хоосон. Заа та ялгаагүй байхгүй. Заа бол гэхдээ Golden State ямар ажил хийж байгаа шүү дээ. Тэр Golden State бол. Гэхдээ Golden State Warriors-ын тоглолтын арга барилыг бас өөрчлөөд байгаа шүү. За тоглолтын төгсгөлийг хийгээд байгаа шүү дээ. Түүнд болгочтой хийгээд байгаа шүү дээ. Тоглох минут нь бүр нэмэгдээд байна. Заагийн гоё над юу агцаа гэхээр нөгөө нэг яг хөө Дрэмонд Гринтэй харьцуулбал дэвдийнхаа нөгөө тэр юу ажилтаа бол яг их явахгүй байгаа юм л энэ өдрөлийг бодвол яг Грин хамаагүй бөмбөр яваад байгаа учраас гэхдээ Марио бол бөмбөгийг бол үнэхээр сайн тасалж байгаа юм байна. Бөмбөг тасалдаг. Бөмбөг тасалдаг. Блок хийхгүй хэдэн төвөд чинь дана доогоор ажиллаж байгаа юм байна. Ерөөсөн бөмбөг сайн уншдаг. Довтгоо сайн уншдаг юм билээ л дээ. За эдгээр сая төрүүлээд амд орчих шиг боллоо. Крис Пол гинцэн гэж. Крис Пол Блэк Клиперсийг хараалч нь үргэлжилт тийм үнэхээр байд юм байна. Блэк Гриффин эргэж ирэх болоог байгаа. Нэгээс 2-7 хоног гээд Док Ривз хилээд удаагүй байж идэл Крис Пол хэрхэн өрөө гэмтсэн. Дагалганд орсон. 6-8 7 хоног. Тэгээд одоо энэ багт ч үндсэндээ хэн үлдэж нөхөр Диэндре Жордан. Тэгээ би Диэндре Жорданыг яагаад буурсан бэ? Хамгийн сүүлийн тоглолтод Диэндре Жордан 25 хэд хийчихвэ? 25-27 лөө. Тийм. 25-27. Тэг багаа тэргүүлээд. Тэгэхээр эн чинь ягарахгүй бас багийн лидер хүн юм да, өндөр цалин авдаг хүн юм да гэж бодоод миний сонголт нь бас их нөлөөлсөн байхгүй. Энийг сая бас одоо дасгалжуулагч нар сонгож тэ. Тэгээд яг одоо өнгөрсөн жилийн дөрөв нэрээ. Тэр дасгалжуулагч нар бас ингэж л бодох байх. Гэтэ өөрийн багийн тоглогчтой өгөхгүй. Бусад багийн тоглогчтой. Үгүй дасгалжуулагч нар Диэндрийг үнэлэх л баг. Яг энэ байдлаар бол. Тэгээ фэнүүдийн санал авсан гэдэг юм чээс. За хэвдээ Крис Пол дээр яг энэ Бэртлавад ярьсны дараа бол хараалын асуудал бол мэдээж үргэлжлэн яригдсан. Тэгээд нэлээд хэдэн сайтууд, нэлээд хэдэн юунууд бол бүх цаг үеийн хамгийн азгүй суперод гэж нэрлсэн байлээ Крис Полыг. Тийм. Тий. Бүх цаг үе. Тэгээд энэ бол нөгөө Lakers-тэй хийсэн солилцоо буцаагснаас эхлээл юу яригдж байгаа зүйл л дээ. Тэгээд ер нь бодоод байхад бас үнэн шиг шиг. Үгүй тэр угаасаа тийм шүү дээ. Тэр солилцоо хэрвээ буцаагдаагүй байсан бол NBA-гийн ойрын 5 жилийн ирээдүйн шал өөр. Бүх нь өөр. Крис Полын ирээдүй өөр болох. Dwight Howard-ийг өлтөх байсан. Kobe өөр болох байсан. Dwight-ийн ирээдүй өөр болох байсан. Одооны Warriors байхгүй ч явах юм билүү мэдээ шүү дээ. Тэгэхээр энэ Крис Полын Бэртлийн асуудал зүгээр энэ Бэртэл авчлаа гэж зүгээр бид нар Clippers-ийг тэр чигээр нь аврагын контендерээс гаргачих байгаа юм биш шүү дээ бас. А зүгээр энэ бол гэхдээ Clippers-ийг плей-оффт яг нөгөө нэг 100% нөгөө юу гэдэг учраа олцсон оруулахгүй гэсэн үг нэгсэн. Одоо Гриффин ирж идэл юу гэдэг хэсэг хугацааны дараа Пол ирж идэл энэ чинь баг болох гэж идэл плей-офф эхэлж гээд байгаа байхгүй. Тэгжил хин гэмтэх бол. Тэгээд одоо угаасаа бас учраа олоогүй байсан шүү дээ угаасаа. Би зүгээр хамгийн гоё энэ одоо нэг Бэртэл нэг нь авч явдаг гэсэн нөгөөд нь боломж олгож гэсэн. Энэ аав ихөө аваад байна. Авч байгаа. Цусын алж байна тийм аав ихөө нэ. Эхүү бол бас шидэлтэн үгүй сайжруулсан билий. Бас нэг бас жоо магтчихад шидэлтэн үгүй. Тэр нь угаасаа Гриффин гимтсэл Диэндре Жордан сайн л одоо яг л угаасаа тэр нөгөө өмнө ярьж исэн Clippers зүгээр солилцсон юм. Гриффинийг явуулах. Гриффиний салах. Нью-Йорктой ирж байгаа эднийг авсан дээр юм шүү дээ. Ер нь баг тэрийн шулуунд баг ашигтай сүүл тэгж байна. Баг тийм биш. Би баясаг хэлэхэд аль багт ашигтай байна гэж бодсон чинь нэр зүгээр Гриффинийг өгөөд ингээ авчвал хаваас гэмлээ. Диэндре Жордан ингээ төвдөө ганцаар юм л. Яг тэр хамгийн сүүл гарсан мэдээлэлээр мань хүн өөрийнхөө нөгөө нэг юуг бол хэрвээ багийн удирдлагууд энэ багийг юу гэдэг ирээдүгөө босгоод ирээдүгөө бодоод шинжилсэн сэргээ босгохын зам руу орно гэвэл би тэр юуг хүндэтгэж үзээд өөрийнхөө тэр юу дахиж харнаа. Дахиж одоо шийдвэр угаасаа явцсан бохоо. Ерөөс сэтгэл санаагаар яваад эхэлсэн юм шиг мөр мэдээ. Хөө тэгтээ яг сэргийн босгалтынхаар шилжих боломж байгаа гэж юу? Өөсөө нөө. Гол нөр Порзингис дээрэл түшиглэхэл яаш. Драфт хэрэгүүд хэрэгтэй шүү дээ. За тэр яг тэгсэн чинь бас нэг тоглогч гимцэн. Гэхдээ энэ одоо үр нөлөөгөөр нэг тийм анхаарал татах үз тоглогч биш болцсон харамсалтай. Пагозол. Ядам урууга хугалц. Ядам урууныхаа яг энэ ясыг зүгээр халаалтан дээр шүү. Халаалтан дээр. Тэгээ 2-4 7 гэсэн. Тэгээ юу гэсэн бэ? Мэдээ тодорхойгүй. Бас хагалгаанд орно гэсэн шүү. Тэгээ хагалгаанд орсон баха. Хугацаа Полш удаан биш байх шүү.
Энэ болохоор нөгөө нэг дараад нэг тоглолт дээр Ливерпул гарч ирээ дабл тий хийв. энэ юу вэ? Энэ юу гэхээр Пау Гасол гэдэг тоглогч Spurs-ийн rotation-ээс бүр аваа иччих юм баг. Цэцэдэргүй талбай дээр 20 минут тоглоод байгаа. Нэг бүр ингэ гаргаа ичхээр харамсалтай байхгүй. Одоо жишээ нь Chicago fan бүр харамсалтай. Тэр дабл 20 10 хийдсүүнийг авчаад энд бүр ингээд сэлгийн цулгаснаа дээрээс нь одоо ингээд буцаж ирээд Пау Гасолын үр шиг бүр байхгүй болно шүү. Гүт яг Дэвид Үстэй хараас явчлаа шүү Тий. дээ. Одоо тэгээд одоо яг энэ Ламаркус алдарч Кави хоёрын тоглолт бүр гялцсан. Яг өнөөдөр Кливлендийг хоцсон чи бүр гялцсан. Яг гэх юм бол угаасаа тэр хоёр хүн нэл баг учраас. Дээрээс нь Пау ханд байхгүй ч нөгөө талбайд хоорон зай нүсэд бүр гоё ялах гэдэг. За гэхдээ Паугийн одоо ирээдүй бол тийм бүрхэг биш. Харин нэг тоглогч ирээдүй бүрхэгдсэн нэг гимтэл бол Руди Гей контакт гимтэл авахаар хүн яг шүрмж байгаа тий. Би өөр яг дор төгтөр үзчихсэн. Шах гэл явдаг гэж. Өөр өрлөөл явчихсан. Өөр өрлөөл явчихсан. Тэгэл яг орд нь чимээгүй байх юм бол сонсогддог гэж байна шүү. Эсэли бэртэл хамгийн амар л та. Эсэли Мархел биш юм уу? Ахил тийм. Тэгээд Руdiгийн хамгийн харамсалтай нь юу гэхээр манай хүн одоо энэ 100 жилийн таганд болоод одоо карьерийнхаа сүүлийн том гэрээг хийх боломж. Нэгсэндээ манай хүн ч одоо бараг юу дуусчих карьер нь. Тэгээд эд үеийн жоохон өнгөрөөд эхэлсэн. Нэгтэл уган сайн тоглож хийвэрэн шүү дээ манай хүн. Асуудалгүй 15-аас 20 оноо дундчилсан. Тэгээд одоо энэ хүний карьер бараг дуслаа та. Энэ 100-д бол том гэрээ чадахгүй. За магадгүй нэг жилийн гэрээгээд ирж хил дахиад нэг гэрээ гэж үзчих юм байна. Одоо нэг 2 жилийн гэрээ идэх хүн болох гэдэг байхгүй. Тэгэхээр угаасаа үсэд мунч байгаа. Одоо бол нэг 4 жилийн гэрээ харж байсан хүн шүү дээ. Тэгээд одоо тэр шууд сэлгээд тоглож болно гэсэн үг шүү. Тийм үний гараанд гарахгүй шүү дээ. Хин гараанд гарах нэг зүйлээ. Тэгэхээр энэ бол нэрнээс ахуулаад Рудигийн карьер ер нь тэгэл эмбед орж ирсэн сошл. Уг нь анх орж ирэхэд бол Дүранд орж ирэхийн өмнө Дүранд төсөн шүү дээ. Уг нь бол урт мөчтэй. Блокгүй идэг, бөмбөггүй тасалдаг, даанч нэг жоохон залхуу талдаа хэм уу юу гэх хамгаалтууд эдний маяг идэг, Кармело маягийн нэг тим гэдэг. Тэгэл одоо явсараад ийм харамсал. Тэгмүүд энэ юу болж байгаа? Сакраменто Кингсийн нөгөө нэг солино гэж хэлсэн бүх төлөвлөгөөг нураацсан байна. Тэглээ, харин тэглээ. Хамгийн гол нь багийг бас хөдөлчлээ л да. Одоо Рудигийн эдэн мөнгөний өгөөл байлгахаа зураар. Тэгэд яг энэ тоо дууссан чинь Демаркус Казанцыг сүүлийн үед өнөөдөр тоглоулаагүй жишээлбэл. Юу ч. Хожигдтойгоо шууд аягүй их төвлөрч ирлээ. Тэгээд Демаркус Казанцыг одоо амраагаад эхэлж байгаа байхгүй. Нэгсэн дээр өдрөлийг хайж гэсэн. Тэгж одоо плей-офф дараагүй хамгийн удаан ороогүй багийн хамгийн удааг ороо Миннесота араас Сакраменто явж байгаа шүү дээ. Баг 10 хилэл ороогүй явж байгаа. Тэгээд дагаад 11 болох л ойлгомжтой. Тэгээд би хэдэн үеийн цаг нэг Филадельфигийн талаар нэг шүүмжил бич байгаа фэнист гэдэг бас нэг Монгол биш. Юу гэсэн бэхээр энэ багуудыг одоо ямар нэгэн арга хэмжээ аваа. Жилийн жилд нэх гоё ингээд драфтын ирэхүүдийг аваад ингээд гоё тоглогч нар авдаг. Одоо тэр тоглогч нар хэн болгож байгааг нь хардаг. Яг үндэ Эмбид одоо Ноул тий Окофор хоёр хэн болж MCW TMCW тийм гоо тоглолцооныг авчаад бүтээгдэхүүн болгож Сакраменто яг араас нь яваад байгаа байхгүй. Жилийн жилд нэг гой тоглогч авдаг. Тэгэл хинч болгоо. Доош оноор драфтер дээгүүр авдаг тийм. Одоо нөгөө Маклморн бүр гарахаа үлдсэн байж Маклмор. Бен Маклмор ч баг Аарон Афлало Бен Маклмор хоёрыг солилцооны цонхог дуусгах юм явуулна гэж. Өнөөдөр Уилл Болштайн би айгүй бэлтгэл хийчихсэн шүү дээ. Яагаад намайг их минут өгөхгүй байгаа гэдээ гомдлсон байл. Тэгээ бас нэг юу шүү дээ. Сакраменто ч Ник Стаусксыг 10-аар одлоо. Тэгээ бас л одоо филид авчихсан тийм. Стаускс ч одоо сэлгээс гарч ирсэн. Той Стаускс айгүй юу лээ. Тэр тэгсэн гэж тэр нөгөө Спенсер Хоузи дээгүүр авчихсан. Багийн эзэн Элфрид Пейтниг авъя гэсэн гэлээ. Тэгсэн чинь багийн нөгөө нэг дасгалжуулагч скаутуудны ярилцаад Элфрид Пейтн бишээ Стаускс хаалах юм байна. Тэгээ Стаускс гол нь энсэд бол алсан л та. Гэтэ скаут гэдэг юм чинь ирээдүг л харах хэрэгтэй шүү дээ. Энэ эцэст бол арсны өнгөл харж байгаа дээр дээ. Мадам Сакраменто бас тэгээд идэг гэж бас магадгүй тийм. Дандаа л цагаан тоглож. Тийм л баг. Цаагаар тийм харах үү. За Шакелэр энэ багийн бас юу шүү дээ. Хувцас эзэмшиж. Шакел чинь ингэсэн шүү дээ. Шак бас их тийм гомдолтой явт юм бэл. Нөгөө нэг эхлээд өнгөрсөн өдөр Шакел чинь нөгөө Маркус Казанд хэр алдаахгүйсэн шүү дээ. Маркус бол NBA-гийн хамгийн шилдэг төвийн тоглогч гэж Кеннет эндээс хэлсэн чинь болж үзэлтэй ёо гэсэн. Одоо ч нэг Шак сая бүр сарын өмнөөс эхлээд хэрвээ Сакраменто бүүгийтэй болохгүй бол өөрчлөе өөр замаар явъя гэдэг тэрнээс шүрч чимээг болчлаа шүү дээ. Шак энэ багийн юунд ч оролцож чаддгүй юм шиг. Тэгээ нөгөө маш жижиг хувьцаа эзэмших болохоор зүгээр л зөвхөн шилжүүлэл явна. Та мөр ингээд үждэг. Ингээл шийдвэр гаргах хэмжээнд биш л гэсэн үг л дээ. Мөр хүмүүс л. За эцэг хугацаанд завсарлаа. MV пост дээрэс нь дорнод бүсийн сэлгээний тоглогчд хэн байх юм бол бид ярилцах болно. Захимын зовлон байсан. Голтоныг спайс авчаа сайхан өвдөгсөн. Эми пост хэлж байна. Энэ 7 хоногт маш олон үзэгчд маань олон янзын зүйлийг над руу ууллаа. Тэгээд бүх үзэгчдэд баярлалаа. За олон уншаад яг шууд 5 дугаар эхлэе. 5 дугаарт за нэг спорт пэйж хөрмөнгө алдар тайлбарлаж Балжны хуваа нэг 100 хийгээд би
Өдөг хүртэл 1000 тоглолт тайлбарлахдаа нэг ч удаа тайлбар дээр хоцорч иж үзээгүй гэж хэлсэн байна. Тэгсэн чинь хэдэн комментон хаштаг MVP гэн тэгсэн чинь нэг коммент нь түү бааж гэнэ. Энэ хүн уншуулах хэрэгтэй тийм. Бааж. За дөрөвд Кэмберэнтийн нэг игүү зураг бөмбөг нүүлэн зогцсон. NBA All-Star-ын тоглолтын үеэр Дурант Раслаас бөмбөг дамжуул гэх үед гэнэ. Тэг юм бол нэр магадгүй шүү тийм. Энэ нэг сонирхолтой шүү дээ. Энэ хоёр яах бол гэдэг. Эсвэл тэр асуудлаа бүр ингээд яах вэ? Цэнгэлэх баг. Эсвэл би ингээ огт дамжуулахгүй тоглох. Мэдхгүй. Тэр л их сонирхол. Тэгээ цэлгээр чичрэж Westbrook одоо. За 3-р Стефен Кори Facebook профайлын бичээ Seth Curry-гийн нас өндөр төрсөн өндөр коллеж бинжин эдрийг мэдхэн байна уу гэж. Ихний коммент төрсөн нүгээр төрсөн эдрийг мэдхгүй юм уу? Цэцэдээс нэг аасаасаа. За бинэр нөөцтойгоо эцэгээс зайсан нэр усаа бичээ явуул өгөх зүгээр юм даа гэж. За дараа нь 2-р арилд Баатаргийн ялалт гэж скор ялалт оржээ. Даасыг хождог очоод юм яраарай гэнэ. Идрүүгэн амбат баяраа буй нүх хитэн гээд хитэн бүүзэн фэнүүдийг таагсан байна. Тэгээд энэ явчихсан энэ яг би яг энэ тоглолтын бас үзсэн. Тэгээд энийг уусцсан чи. Яг энэ тоглолт явж байх хооронд нэг хүн доор нь баг алжээ. Сонноос цаан чин дэнэр нэгц манай өдөр наадч байна. Нэгэн лекс юм. Тэр устгасан уу? Уучлаарай. Ялалт өөрийнхөө багийг тоглолтыг хараагүй. Айлын баг юм уу? Үзсэн байхгүй. Манайх сүйд ихэлсэн байна. Тэгээд тоглолт дууссан юм. Яа лекс өөрөө чамайг томор болохгүй энэ үлрэл. Ер нь өөрсдөө чи явж явснаа эдрээс хараа өччээ. Дэмрээ очичоо томох хэрэгтэй л гэж. Тэр юм ирэхгүй. за тагч гарч хариу өрлөө. Тагч багийг томроод байгаа юм. За энэ 7 хоногийн 1-р за нэг зураг жоо муу яртал зураг юм да. Ялтыг жоохоо Family Guy Америк нэгдсэн улсын одоо Fox юм хаа. Маш алдартай ТV сериал байгаа. Тэгээ энэ family гэж чинь хүүхдүүд үзэж болохгүй тийм. Тэр насны хөгжсөн зориулсан Агуулга нэг их тийм хүнд агуулгатай. анимашн тийм sitcom штэ чи бүр. Тэгээд тэр жигийн шивэсийг тэр хар нөхөртэй хийж байгаа. Тэгээ миний сахал тэр нөхөртэй нэг адилхан бай таарах юм. Тэр зурсан биз дээ. Зурсан юм. Чи юу хөршин штэ. Би бас нэг хаалт үздэг байсан юм. Чи хөршин зурсан. Тэг яг яг гаарсан чи би нэг хөлмөл уулцсан байсан. Ялтай өөрөөс өлчих хэрэгтэй байсан юм байлээ л дээ. Тэрнтэй бас энэ дээр бас нэг коммент ял дахыг хөмсгтэй болгочихсон юм. Нэг бас яваад байгаа юм шүү дээ. Тийм. За тэгээд үзэгчтэй баярлалаа. Тэгээд бас нэг эми пост бивнийгаа шууд хар мухраар доромжлох тийм зүйл бол шүү дээ. Гацхан бивэндээ нэг хошиг нь л эвгөөцсөн зүйлс явахлаас хаамаагүй бивнийгаа шууд дайрт доромжсон юм. Энэ заавал орох ёстой шүү. Энийг оруулахгүй бол шудраг биш юм гэсэн зүйл байдаг. Тэгээд тэр надад болж байгаа юм шүү дээ. Тэр нэг сэгнээ мэлгээ гэсэн зүйлийг чи хизээч оруулахгүй шүү. Үзэгчтэй нэг л тамны хийсэн зүйл. Тэгээд тэр бол хизээч оруулахгүй шүү. Юу юм бэ? Нэг юм байгаа. За. Цэхмийн зовд удаагсан. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. За өрнөд одоо бүгд дорнод сэлгэний хөөстийнхэн таамаг үзэгчтэй өргөе гэж бодож байна. Дорнод бас нэлээд олон ялангуяа хамгаалагч юм байна. Зүрх өсөлттэй өрсөлдөөх байсан. Гурвангийн зүрх гэсэн бас өрөнд бүстэй харьцуул бас их биш үү? За ямар ч үсэн Isaiah Thomas, John Wall, Kevin Love гэдэг гурван дээр бол гуруулаа санал нэг байна. Энд ч маргаангүй. Баясаа битэрийн зүгээс Paul George, Andre Drummond хоёр дээр санал нийлцсэн байгаа юм байна. Энэ хоёрыг жойлыг оруулаагүй. Anthony дээр эдрээ битэр санал нийлцсэн байгаа юм байна. Лаури дээр ойлоо санал нийлцсэн байна. Тийм Лаури дээр. Кембаг би зүгээр ингэж бодсон. Кемба яг үндэ зүгээр сайн байгаа л да. Гэхдээ нөө тийм нэг үр нөлөөтэй хэмжээнийх биш ч юм уу баг нь угаасаа ингэ сүүлээд бүр шал арчаад яваад байгаа шүү дээ. Хэд дараа шал арчаагүй шүү дээ. Үгүй бүр өдөрлөг хэдгүр байранд эхлүүллээ эхний нэг сарын хугацаанд. Шалаа сүүлээд зур сайн. Сүүлийн унтлаарчсан. Сая тэгэхээр сүүлийн 5 билүү 6 тоглолтлоо 4-т нь очсон. Тий. Гэхдээ Кемба стат сайтай өгсөн. Тэгээ Кемба стат сайтай. Багын пилот хоёроор яаж байгаа Драмондыг Пол Жоржд оруулсан юм ч гайхмаар. Чи яаж байгаа
Үш Драмонд хог байгаа. Бүр амар муу. Үгүй шүү дээ. Драмонд сайн байгаа. Драмонд энэ жил Драмонд оронд одоо бомбор марьяаж гараад гарна шүү марьяаж. Драмонд өнгөрсөн жилүүдийнхээс тоглолт нь эрс сайжирсан. Тэгсэн. Тоглолтын чанар 10 нь Стат өнгөрсөн үлрэлээс ирсэн. стат яах вэ? Стат Мартин. Чи Остар Өнгөрсөн үлрэлээс бүр тоглолтын үр дүн. би бол тийм. Би харин тойл амжилт нь унсан олж шанглыг өчтөө уншууна боолж байгаа шүү. тойл яаж аваад Карл Антонийг оруулчих вэ? Сүүл удаа гэж одоо авч байгаа оноо юмнууд бол яг харахгүй л магаа тэргүүлж байна. Одоо оронд би Порзингсыг оруулчих гэсэн чинь Порзингс чинь бэртэж мэртээд ингээд бас Антонийг Угаасаа лидер нь Нью-Йоркийн лидер нь муу сайн одоо Антонийг тэгээд дээрэс нь үзүүлж байгаа статистик нь бүх хотын тоглолтын сонгох хэмжээний мөн байгаа байхгүй. А зөв багийн амжилт гэж ярих юм бол харин доош болох гэдэг юм л да. Бас бусдаар бол бүгд л байгаа. чи яагаад Эмбидийг оруулаагүй? Яах вэ? Эмбид байгаа байхгүй би гайхах юм. Эмбид гараанд байгаа юм шүү. Сайн Эмбидийг угаасаа яг ингэ бодсон. судалгаагүй байсан биш үү? Эмбид яа оруулсангүй гэж. Драмондын оронд хийх үү яах уу гэдэг дээр л бодсон. Тэгээд угаасаа Эмбид угаасаа за юу байгаа юм чинь гэж бодлоо. Драмонд миний Гүн би зөв Пол Жорж төшөл гайх чинь. Энэ бол үнэхээр болж яах вэ? үнэхээр муу. Гүн бүр хог байгаа. Тийм стил нь таалагдсан юм. Би өдөр болго миний фэнтезид байдаг бүр үнэхээр хог байгаа шүү дээ. Жефтиг багийн MVP болчих явчих шүү дээ. Байж болох юм тийм. Гэтэ яг зүгээр эндээс нэг оруулах гэвэл би л Жефтиг Пол Жоржийн дээгүүр орлоо. Пол Жорж үнэхээр харамсалтай. Баг дээрийг рейнжээс орлоо. Никсээс нэг оруулах би л Порзингсийг л оруулах байлаа. Рус Порзингс ингэ боч. Рус Порзингс Мело Пол Жорж хоёрыг энэ үлрэлт дэш өмнө хийсэн зүйл нь оруулчлаа л гэж ойлгочих. Тэгэл болоо зэ. Тэгэл дууссан. Би бол ягаад Антони Жорж биш юу Пол Драмонд дээр оруулаа гэхээр ерөөсөө шууд өмнөх хөдөлгөөнд харьцуулсан. Хизээ өмнөх үлрэлт чинь одоо үүдгийг орох хэмжээнд байсан бол энэ үлрэл яагаад орохгүй гэж утсан байгаа юм л та. Эрс гэдэг нь хайшин. Гэтэ үнэхээр тоглолтын чанар багийн амжилт айлын. Детройт бизнесийн багийн амжилт утсан шүү дээ. Гарааныхан бизнес ч тийм. Тэгээд Драмондын хувьд бол би ялангуяа сүүлийн тоглолт дандаа алдааны асуудал төр хөөгдөд байгаа байхгүй маань. Гэтэ Эстер бол яг зөв өөр хүмүүс хөл зөндөл хүмүүс ярьж болох юм байл л дээ. Би бол Жабари Паркер оруулалт өгсөн шүү. Жабарыг гоё гол та. оруулалт маш төгс. Тэгсэн чинь Мелокийн Нью-Йорк нэгсэн дээрхэн 14 өрөөнд явж байгаа. Тэнгүүд чинь шууд багийн амжилт яхахгүй харж байгаа юм чи хэцээц те. Тэгэл Хорнецоос одоо юу гэдгийг хэн байж тэр өөр Батум те. Одоо яг тэр багийн MVP бол Батум шүү дээ. Тэр багийн бүх тэр хорыг найруулдаг юм бол те. Батум бэртэд яхахгүй сүлээд зунцсан юм л те. Батумын бэртэлтэй үед дээрээс нь бэртэл идгээгүй 100 идгээгүй байх үед Хорнец яхахгүй нийлээд хожигдсон юм. Тийм асуудалтай байгаа юм бэ л. А гэтээ энэ дээрээс одоо миний гоё харж байгаа юм бол Азей Томсыг юу MVP үздэхээсэ гэж хүсэж цаанда Шинж чичрээ гарч ирээсэ. Яг л 4-4-ээс 10 авдаг хүн яг клач үед бол мань хүн ба шийдэлтүүд ирэх л баг. Тэгэд зөв Westbrook нөгөө талаас гарч ирээд энэ хоёрын дүүэл болоосоо. Westbrook чинь 3 дахь жилээ дараад чинь MVP авах гэж үзсэн юм шүү дээ. Чичрэх гэж үзнэ. Хоёр сүүлийн хоёр чинь MVP авсан шүү дээ. Хоёр авчлаа. Хоёр дараад авсан. Одоо 3 дахь үзэх юм. Өмнөх хөлрөл бол бүр яхахгүй чичирсэн л тийм. Бүр яг нэрэндээ таарч чичирсэн. Аль нь очихвол өрөнд орондын энэ жил Би тэрийг хизээч ерөөс таахгүй. Үгүй таах над хамаагүй дүү байхгүй ерөөс. Би тэрийг хизээч ерөөс ашиг бодлоор үзчих. Биш угаасаа хинч хоцсон. Ялангуяа сүүлийн нэг 10 жилүүд энэ чинь шоу болцсон бүр утга алдсан. Яг нэг гой алдцдаг үед бол үрхээр хин очих уу гэж дэмждэг байсан. Би ингэж Одоо бол ерөөсөө 12 оны даалц тусан юунаас хойш бол гайгүй алдцдаг болчиход байгаа шин. Алдсан гэж хэлээд алдцдаг уу? Тийм. Бүр ан маань үздэг. Коби Леброн дүүдэд гоё л байсан мэдээж. Леброн дээр хэд хэдэн блок хийгээл те Коби ч яг нэг хамгийн мод зарцуулж байсан. Тэгтэл би All-Star-ийн геймийг сонирхож үзэх ерөөсөө болчиход. Чи идрээ тайлбарлажсэн 12 он чинь даалц болдог бүх юм нөгөө том рекорд үзэгчээр рекорд. Тэр чинь тоглолт техникс бүр яг жинхэнэ тоглолтыг хамгаалаад эхэлсэн шүү дээ. Тийм болсон. Тэрнээс ихлэ гайг болсон юм болоо гэж. За then Detroit Pistons дээр нэг яриа өргөжлүүлчих. Detroit Pistons-ийн хэдхэн 20 сая 48 цагийн дотор бас нэг солилцооны яриа хийгээд амжсан байна. Тэр нь юу гэхээр Minnesota Timberwolves-аас Ricky Rubio-г аваад оронд нь хэнийг өгөх вэ гэсэн Reggie Jackson гинэ. Төсөөлтөө ийм солилцоо байж болох уу? Ашигтай юу? Яг хоёр багт бүр яг төгс тохирсон солилцоо. Бүр яг л Reggie Jackson бэртэлтэй байхад баг нь нөгөө 50-аас илүү өвтэй явж байсан. Reggie-с эренгүүд баг сүүлийн 17 тоглолтод 6-11 ч л унтсан. Тэгээд Reggie Jackson чинь өөрөө бол яг ассистыг илүү өгдөг холбогч биш. Тэгэхэд Detroit-ийн тоглогчдор бүгдээр ассист хүсдэг гоё тоглогч. Драмонд бол ILP гэдэг юм байна шүү дээ. Хин шиг Дэндер Жордан шиг. Тэгээд хамгийн тогтмол болж байгаа ганцхан тоглогч нь ерөөсөө хайраас л одоо боёс хайраас ерөөсөө. Цэлгэнээс оноо авахлаар тэргүүлж байгаа, гараанд хаш оноо авахлаар тэргүүлдэг, бага оноо авахлаар тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ гоё тоглогчдор бол яг ассист өгдөг бол ассист оноо авах шаардлагагүй ерөөсөө. Тэгэхээр Руби бол яг тэр байгаа байхгүй юу? Руби бол бүр яахгүй тэн дээр өч. Эсрэгээр
Миннесота тийм үлээс болохоор холын занаас шиддэг, шидэл цайтай, довтлогоо сайтай оноо авдаг холбооч хэрэгтэй. Тэр нэрэж иж гэсэн. Рубио хэдийгээр ассист гойтооч гэсэн тэнд ассист өгөх шаардлага алга. Нэг эсрэг нэг айдны 5 нэг эсрэг тоглож бүгд нэг эсрэг нэг оноо авчин, бүгд нэг эсрэг нэг оноо авчдаг учраас заавал тийм юу гэдэг ассист өгөх холбооч хэрэггүй. Тэгэхээр энэ солилцоо болов гоё гэж зүгээр бодчих. Тэгээд өнөөдөр би харчаад болчоосоо гэж үрхээр хүссэн шүү. Хоёулаа тийм ч өчтөр гарсан л та. Өчтөр гарсан. Өнөөдөр гэсэн чинь Стеванганд тийм Реж Джексон-ыг солилцоонд оруулж тэр талаараа мартч үзье гэлцээ. Тэгээд яг би бол өчтөр уншаад Стевангийн шийдэхгүй шүү дээ. шийдэхгүй тэр бол ойлгомжтой. Стеванганд ч бас юу штэ. Ерөнхийлөгч нөхгүй юу? Багийн Тийм үү? Тийш. Тэгвэл цаа чи шийдэх юм биш шүү дээ. Тэгээд яг зөв өчтөр солилцоог ийм солилцоо олно гэдэг ярьчаа яг чамтай санал хэлсэн. Үнэхээр аль аль багтаа үнэхээр ашигтай. Яг Реж Джексон гэж ирэл баг нь унсан. Рубио угаасаа одоо тийм бүрээс одоо хинч болох гол шүү. Яг ийм хэрэг аль алинд ашигтай зүйлийг хийж хэрэгтэй л байгаа юм. Авж байгаа цалин ч баг ойролцоо баг. Тэгээд яг зөв ингэ хэлсэн төлөөлөгч нь Стеванганд руу ярьсан юм аа юм шиг. Юу болоод байгаа юм бэ? Холбогдсон гэдэг. Энэ асуудлаар Птизана заваа Реж Джексон ямар ч үсэн Миннесота руу Рубиогоор солигдохгүй гэх. Өнөөдөр тэгээд тэр мессежийг хоёулын руу бичсэн гэж байгаа. Реж Джексон төлөөлөгч хоёулаа. Тэгэхээр энэ солилцоо болохгүй болчих шиг боллоо. Зүгээр харамсалтай. Хэрвээ болсон бол яг тойр ярьсан шиг би Детройтыг бас арай дээшээ явах болов. Реж Джексон ирээд унцлаа шүү дээ энэ бол. тэгсэн гэсэн. Иш Смит ямар гоё байсан бэ чинь бүр яа. Одоо тэгсэн чинь нэг тим холбогч хэрэгтэй байсан баг. Тэгээд ингээд харамсалтай юм болчихлоо. Хоёулаа энэ үлрэлт үүдийг бид нар хүлээл нь өрөхгүй хоёр багш та. Угаасаа үлрэлийн өмнөх таамаг ч юм уу те. Юунд бол хоёулаа өрөхгүй байгаа. Тэгээд агтаа нөгөө хэн болохоор Тибетогийн хувьд бол ер нь бол нөгөө сэлгэнээс байгаа нөгөө хэнийг билээд байгаа шүү Крис Дан гэтлэгөө Дан болж өгдөг бас. Үлрэлийн өмнө маш гоё юуж байгаа. Үлрэл дээр болж өгдөг. Одоо баг Дан байрс руу алдангууд нөгөө нэг хэн байгаа шүү нөгөө Дюкийн нөгөө Тайс Джонс. Тийм Тайс Джонс. Эсгийн авраг нөгөө юу гэдэг бас тэр баг Данаас илүү тоглоод байгаа. Тэр чинь тэгэхээр одоо энэ хоёрыг бас яах вэ гэдэг тийм яах гэж байгаа. Рубиг рүү явуулах юм бол би бол хинийгаал Данигаал хөгжүүлчихсэн гэж боддог. Нэг асуулт. За шал өөр сэдв шүү. Юу гэхээр энэ үлрэлийн амжилтна гэсэн тоглолтын шагнал хийнийх вэ? Шууд айгуу удаа байгаа. Зүгээр шууд толгойд ирж байгаа. Ганцхан бол орж ирэхгүй байна. Нэг нэр орж ирэхгүй байна шууд пад тэгээд би дөнгөж орчлоо. Йокич. Би постлсан байгаа. Аав. Йокич аав. Энэ байдлаар үргэлжлүүлээд аав. 30 дон 10 самбар аваад шүү дээ. Ямар залуу гараад ирсэн юм бэ те? Харин тийм. Тэгээд угаасаа Денвер Наггетс энтэй холбоотойгоор юу гарсан бэ? Энэ 7 хоногт бас нэг мэдээ гарсан юу гэхээр Денвер Наггетс Йокич болоод байна бид нар төв олчлаа. Баярлалаа Юсеф Нүркэж манай угаас дэрэлгүй. Тэгээ юу гэсэн бэхээр Юсеф Нүркэжийг авах баг хайгаад эхэлсэн байна. Уг нь бол Майк Мэлоун чинь Нүркэжийг бүр ингээд эмэстэй гой тоглогч. Нүркэж Йокич хоёрыг ер нь хоёулын гараад байгаа үлрэлийг эхлүүлсэн шүү дээ. Уг нь бол тэгээд хоёулаа хамт тоглож чадахгүй нь мэдгэцээ. Хоёул удаан нөгөө атлетик чанар байхгүй. Тэгтээ ингэсэн шүү дээ. Денвер Наггетс чинь энэ үлрэлт гарааны тавт нь шүү дээ те. Талбайд гарч байгаа бүх тавтаас хамгийн муу үр дүнтэй хасах. Сая одоо ингээ Йокич гараад хэсэг хүртэл. Одоо энэ бид ч одоо хэдэн мянган хувилбар гарч байгаа шүү дээ тавтад. Тэднээс хамгийн муу Денвер гарааны тав гэж боддоо. Тэгэхээр бүр амар байсан мөөз. Тэгээ энийг алдааг ямар ч байсан Майк Мэлоун алдаагаа болоод залруулаад ингээ явцсан бас сайхан зүйл боллоо гэж. Хэнийг ойлгодог өнөөдөр жишээлбэл Фаридийг буцаа гараад гаргасан байгаа юм. Өмнөх бараг 10-аас 20 тоглолтод бол бараг тий Фарид бараг минутанд бараг 20 хүрсэн юм уу? Өнөөдөр гинт гаргаал ингээд. Яг зүгээр болоо өөрөө учир болохгүй юм шүү энэ баг дээр. Гоос гадна одоо Фарид өөрөө учир болохгүй. Фарид ч бүр ямар тоглолттой юм. Зүгээр л авсныг нэмж товтлоо. Өөр юм байхгүй. Юу ч байхгүй. Өөр үнэхээр юу ч байхгүй. Тэгээ Фаридийг угаасаа зүгээр юу баха. Одоо сүүлийн хэдэн тоглолт хийж одоо зүгээр солилцоонд угаасаа өнгөрсөн төлөөс л яриад байгаа шүү дээ. Солилцоонд. Магадгүй зүгээр солилцоо хагаад дахиад гараад Покотоос өмнө тогтмол гараад гарч үнийн нэрс гэж нэг хийх гэж юм аа. Нүркэж Йокич хоёр бол яахахгүй шүү дээ. Өнгөрсөн үеэр л хоёулаа руки байсан. Тэгээд аль алинд нь боломж олсон. Өнгөрсөн үеэр бол Йокич нь гимтээд Нүркэж нь өөртөө олдсон боломжоо сайн ашиглаад сайн тоглосон. Тэсэн чинь Нүркэж энэ үеэр болохоор төрүүлэг гимтсэн шүү дээ. Тэгээд Йокич боломжсон. Йокич сайн тоглож аваад буцаа жоохон уналт хийгээд ч тэр дасгалжуулагчийн шийдвэрт бага минут өгж аваад Нүркэж ирсэн чинь Йокич нь эрүүл байсаар арай олон мэд. Тэсэн чинь одоо бүр алаад. Энэ өдрөл би болохоор Денверийг шаардаг. Манай эдгээр нөгөө тодорхой яг нөгөө төлөвлөгөө уусчих гэж гаргаж бид төлөв гаргасан баг.
яг нэг тийм юу гэдгийг энэ таваар ингэж яваад ингэж байхгүй тухайн юм хараад хамаагүй энэ үйлрэлийг ерөөс зөнд нь орхиод хин бэ гэдгийг харъя л гэж байгаа. Үүндээ энэ үйлрэл чилж орхиод гэж арай дэндүү олон үйлрэлийг зөнтэй шүү дээ. Харин тийм бас. Тэгээ ингээ харж байгаа. За энэ багч ингээ Галинагийн үйлрэлийн өмнө гэрээ сунгачиж байгаа. Тэгээ Галинарыг одоо гэж уг тооцоолчихж байгаа юм шүү дээ. Ингээ тооцоолчихж байгаа. Тэгсэн чинь одоо Эммануэл Моден тооцолсон шиг байсангүй л. Жамир Нэлсээс муу шүү дээ. Яг үндэ мөрдөө бол. Тэгээ ингээ нөгөө Жамир Нэлсэн гэсэн чинь сайн нэлсэн чинь бас юу гэж хэллээ. Би хөгшөрсөн бүдүүн. Гэтэ би нүкичээс илүү өсрөнө гэж юу гэлээ. Тийм нэг тгээ хэлсэн байсан бүр дуусах хэлсэн байсан. Ямар ч хэрэг бол. Тэгээ энэ багч ингээ яг гоо ингээ баг бүрдүүлэх гэдэг юм шиг мөртөө сая гэсэн юу гэсэн чинь Галинарыг солих баг хайж юм чиглээ. Бас нэг тийм байна. Энэ юу энэ багийн ирээдүйн юу хийн? Мөдийн хүмүүс за Йокич үжил айгуул дараа үйлрэл зарагдав. Хүмүүсийг хооронд нь халуулдаг байгаа, алцлуулдаг байгаа байхгүй. Одоо ганцхан сонирхолтой ойлгомжтой байрлал нөгөө төвийн байрлал байхгүй. Йокичийг тодорхойлчихно. SF дээр үйлсэн чандлыг Ал 2 алцдаг. Минут бол алцдаг, оноо бол алцдаг гэдэг. Яг адилхан. SG дээр болохоор Хэри Харрис, Will Barton, Жамал Мари 3. Одоо рукигоос дуудах ёстой шүү дээ. Энэ 3 бол алцдаг. Хин юу хүчин тоглогчдор болохоор Кеннет Фарид одоо юу хий бэдий тэгээд нөхдүүд Үсдэнлээс бас PF руу ороод ирдэг. Тэгээд холбогчдоор болохоор бүр замраа байхгүй шүү дээ. Мөрөөл мүдээ нэг сайн тоглолт нэг бол жамаар хин Дэнэрийн хамгийн муу сонголт болчихлоо. Яг үнээр харж байгаа. Өөр маш гоё олон сонголтууд байгаад мүдэг ямар гоё өндрөөр үнэлж авлаа. Тэгээд одоо ингээ харалтад байгаад байгаа. Тэгэхээр энэ Дэнэрийн ирээдүй бол ер нь ихэнх багуудтай харьцуулбал нэлээд бүрхтэй л тооцогддог. И одоо хүртэл ингэж юм тодорхойлж хэмжээгүй явна. Орландо шиг санагдаад шүү дээ. Хоёр талд нэг юу очроо олоогүй баах үнтэй гэрээ өгцөн тэгээд байнга гараагаа сольж яадаг. Байн гараагаа сольж яадаг. Энэ манай уг ирээдүйг өсө 7 хоногийн эсвэл унтч бас зүуд маргаш чи биш л гэдэг. За бид нэр сүүлд нь ярихаар нэг гоё юм хэлчихээр сайн нэг Дэнүр юу хийсэн шүү дээ. Атланта 2-1 солилцсон шүү дээ. Мо Уильямсыг Атланта руу солилцсон шүү дээ. Тэгсэн чинь Friends League дээр манай ажлын урнаа гэдэг инженер Мо Уильямсыг чөлөөтэйгээс авсан. Фэнтези. Тэр мэдээлэл байсан л байх л та. Фэнтези дээр. Яг тэр шиг үйл явдлаа бодит амьдрал дээр давтагдсан. Мод ч хаалгаанд орсон гэмтэлтэй байгаа шүү дээ. Зодод тайлбарт хэлсэн байгаа. Тэгсэн чинь Филадельфия 76-г Мо Уильямсыг авсан. Авчаад юу хийчихвэ бид нар гэсэн юм шүү. Цагийн дараа хассан баг. Гүг. Энэ юу? Цалинтай холбоотой. Цалингийн цэцлээ. Мо Уильямс чинь 3.5 сая доллар. Тэрийн зүгээр. Тэрийг аваад хасна гэдэг чинь эрх хүлрэлт тэдний цалингийн зэс нь нөгөө хоосон зайн их гарна. Тэгэхээр цэвэр нөгөө мөнгөний би зүгээр шууд ингээд юу харц болгоно нарийн мэдээлэл орж ирсэн. Одоо нэг хэдэн лигт одоо нэг 30 багаас нэг 5 6 баг нь 82 сая шүү дээ. 82 саяас доош нэг 70 хэдэн саяын дундчаар 75 ч юм уу. Тиймэрхүү цалинтай байгаа. Өгцөө яг тогтсон. Тэгмээд одоо тэрэндээ бүтэн юмда хүрхийн тулд одоо Мо Уильямс ч юм уу. Эсвэл одоо нэг 11 хоногийн гэрээд шүү дээ. Тэнд тулж аваад хасаад байна. Тэгээд өнгөрсөн үйлрлийн өмнө Жавел Маки эднэрийг бас нэг зэрэг аваад хассан шүү дээ. Яг тэр шиг л яг 82 та хөрөнгөтэй хасангууд эрх хүлрэлт цалингийн зайтай л болсон. Тоглогч нь байхгүй нэ цалингийн өгсөн. Тэгээд цалингийн зайтай болсон. Нэг 2.5 долларын асуудал байсан юм уу тэр бид нэг сайн нэг. Тэгвэл моо ангуудаа 2.6 сая нэг 6 сая дутуу 76 очилоо. Тэр тэнгуүтээ 2.2 нэг 70-ыг суулгаад. Тэгээд одоо нэг 5 сая дутуу. Тэгээд өдөр дуусал 5 сая нөхөн гэж байгаа шүү дээ. Тэр 5 саяг нөхөх ямар шаардлага вэ? Тэгвэл моо эрх хүлрэлт энэ өдрөлд өгсөн цалин чинь эрх хүлрэлттэй хадгалагдана л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тэр хэмжээгээр хоосон зай нэмэгдэж гарч ирсэн. Тэгвэл нэг тоглож авах шууд авах. Тэгвэл salary cap гэдэг тогтоогдсон юм шүү. Тэрэн дээр биш юм шиг үлээ шүү дээ. Тэр чинь цаана өөр бас нэг юм байна. Бас юм бас нэг. Яг 82 гэж нэг хязгаар тогтоос ирнэ. Тэрнээс гадна юм жаахан шиг юм. Хитрхийн баг цалинтай бас байж болохгүй тэр баг. Тэгэхээр тэр нь болохоор 70 нөгөө дараагийн үйлрэлт нь бас санхүү өгдөг юм юу болт юм шиг. Та нар өмнөх үйлрэлт ингэ яваа болцсон юм чи ингээд аягүй бол тэрэн дээр нь бас тодорхой хэмжээгээр хязгаарлал тавьдаг ч юм уу. Тэрнтэй л холбоотой юм л юм уу. Уильямс л өөрөө албаасаар зодон харилцаа яг албаасаар зарлаг байгаа шүү дээ. Одоо энэ үйлрэлд усаад нөгөө мөнгө авчиж цалин. Хамгийн гол юм Мо Уильямс чинь өөрт нь ашигтай байхгүй юу? Одоо чинь сая 2.1 авчихж байгаа шүү дээ. 2.2 авчихсан. 2.1 100 саяхтай болохоор 100 байхгүй юм лээ. 2.2 саяын гэрээ ингээд авч байгаа шүү дээ. Тэнгүүтээ хасангууд 24 цагийн 48 цаг 2 өдрийн дотор тэрийг одоо баталгаажуулах юм тийм өрөнгөд 5% ч үлээдэг үнэлгээ өгдөг. Тэгээ үлдсэн ингээд цалингийн ганцтай ордог. Тэгвэл яг Могийн зүгээр оч гар үсийг зураал $100,000 гэж аваад байж байгаа.
За. Нэвтрүүлэг маань дүлжин сүүлд нэг шилдэг арга байгаа л Тэгээ одоо ерөөсөө энэ битокийнхоо төсөл болгонд би нэг шилдэг арууд би өөрөө ямар ч сайн хайж олж байгаа юм шилдэг арууд өгөөд гэж. Гэтэ ер нь бол хуучны сонирхолтой шилдэг аруудыг бол нөгөө дараагийн дугаараас өгөөд явчихна. Энэ удаа бас жоохон юу өсөлчөөс загвуучаас гоё юм бэлж чадсан. Гэтэ ямар ч сан таах тэгээ шилдэг арга үзүүлнэ. NBA-г үйлрэл эхлээд 10 11 сар 2 өнгөрсөн. Одоо 12 сар нэг сар руу орж байгаа. Ингээд 10 болон 12 дугаар сар буюу 11 сар буюу хамгийн ихний сард гарсан хамгийн шилдэг 10 слэм данкийг бүгдээрээ үзээд нэвтрүүлээд дуусгая. За ингээд шилдэг 11 сарын шилдэг 10 слэм данк 10 дугаар өрөнд явсан. Бүгд харцгаая. Utah Jazz York-ийн тоглолтын үеэр George Hill-ийн дамжуулалтаар Rudy Gobert Порзингизийг балкад болгожээ. За Порзингизийн дээгүүр ингэ тогтдог ховор штэ. Энэ урт чадсны л та тийм. Яалтч урт чадсны. Gobert гоёсэн. Одоо ч гоё яваа. За 9 дугаар өрөнд Minnesota Brooklyn-ийн тоглолтын үеэр Karl Anthony Towns Brook Lopez-ийг балкад болгоожээ. Энэ үлч балкатны өдөр баа шүү. Оо хайхтар. За 8 дугаар бидний яриад байгаа Денвер. Гало энэ би нэг гайхс шин тоглолтыг хараад араараа тогтсон. Бас урт. Хоёр гараараа араараа тогтсон. Бейзи Денвер. Ичтэй юу вэ? Баг Денвер дормоор үс юм даа. За 7 дугаар. Charlotte Hornets York-ийн тоглолт энэ Madison Square Garden их гоё болох юм байна. Sessions. Music. Өнөөдөр хэрнээ гомс гараад гарсан уу яа? Аюул мөр тоглож байна шүү дээ Нью-Йорк Никсээс. За Orlando Magic, Aaron Gordon. За Alpestor Slam Dunk-ийн чинь орны би Alpestor биш алтан бусраа мэдгэцэн гэж хүмүүс мэдээлээд байгаа. Gordon гоё шүү дээ. Zach Lavine-ийн хувьд одоо мэдээлэл гарааг байгаа. За ингэ шилдэг 5 руу орцгоё 5 дугаар өрөнд Lakers энэ юм байна л та. Nice. Дэвд үстэг толгойд нь надад жоохон онцгүй те. Леренээс оруул яг дүүслэн баг өөрөө одоо чадсан шүү дээ. Бас гимтэдэх юм да. Westbrook энэ гоё тий. Яа. Хожлоо юм тий. Бараг л. Өстөлмөд орох 2 хүн тодорхой болсон байсан шүү дээ. Тийм. Jaylen Brown мод хэмэлээд. Jaylen Brown ч тэсрэлтэй Simmons. Spurs Simmons. Одоо энэ. За 3 дугаар өрөнд сая бидний яриад байгаа. Jonathan Simmons. Магиг. Паскал Ложайн. Энэ залуучуудаас гоё юм гарч магадгүй тийм. Өдөрлийн ихний тоглолчуд байна. За ингэ шилдэг 2. NBA ихсний ихний 1 сарын хугацаанд гарсан 2 дахь төслөө. Яа. Жавел Магги. MVP. Сүүлийн MVP сайныг хамраа авах гэж явж байгаа. За ингэ 12 сарын хамгийн шилдэг тоглолтын эзэн бол Slam Dunk-ийн аруу Zach Lavine оржээ. Alex Ledick байхгүй л аччтай. Тэгвэл Slam Dunk чинь бас гоё гоё байж шүү. Simmons, Jaylen Brown тэгээд нөгөө хоёр байв. одоогийн байдлаар тэгэл их энэ хоёр ороод ирчихлээ. Тэгээ Zach Lavine орчвол тэгэл 4 болчих юм шүү. Тэгээд нөгөө хоёр дөрөв явахад илүү юм байдаг шүү. Аав гол бол угаасаа нэг Юм билээ. Тэгсэн мөртлөө өрсөлдөд гардаг уу? Slam Dunk-аар илүү шоолцсон. Нүүр бокс жилээр өгдөг. Нэг хөр байгаа. энэ чинь Jaylen Brown байхгүй. биш. Өөр нэг хөр байгаа. Бүр өөр. Яг жиг Данк ч нэрийг J-лигээс сая нэг орж одоо хасагдсан байна уу? харин магадгүй. Тэгвэл харамслаа. Тэр бол ерөөсөө жиг шоу үзүүлнэ. Одоо юу Zach Lavine бүр байхгүй л ачиж байгаа. Тэр хүмүүс мэдэндээ угаасаа тий. Тэр хүмүүс тоглолт үзчихсэн баг. За хамт байсанд баярлалаа үзэгчтэй энэ бит ток энэ хүрээд дүндэрлэж байна. Энэ бол энэ бит токийн удирдлын 6 дахь дугаар байлаа. Тэгээ идрээдээ бас баяр үргийн шинэ дахиад хүүтэй болсонд Гарааны тавт бүрдлээ. гарны тавт бүрдсэн те. Тэгс. Эдрийнхэн гэрүүл даад жаргалвсэ. Баярлаа. Энэ ч бас ингээ 10 жил ч бас урт хугацаа шүү. Яг идрийг бас охинтой болж байхад би ганцаараа энэ бит ток хөтлөө суужсан тохиолдол бас байт юм бил. Тий. Тэгжээс шүү. Тэгээ манай хүүд төрж Төрж байхад бид нар чи спорт лигт тоглож байсан. Бас их. Тэгээд би энэ чигээ дагуулдаг байхгүй. Би ямар зүгтийн хоёрыг бүгд идэрч аваас ингээ бүгд ярьсан. Манайхан бүгдээрээ л ингээ хөвдөд байгаа. Тийм би их нэртэй хэлсэн. юм бод яа гэсэн Утгагүй мараас төлгөө байна. Одоо манай энэ токийн ард эфирийн ард олон жил суусан дөк юм арих нэг утгахгүйс амарч байгаа. Тэгээд одоо баргийн нэвтрүүлэг гарсан үед бараг төрчихсөн байх байлаа. Тэр дөкт бас баярын мэд үү гэж. Тэгээд боссонд баяр. Тийм анхны хүүхдэн шүү дээ. Цогоо.
За тэгээд мэдээж спонсортой болж байгаа. Тэгээд GB Battery-д баярлалаа. Тэгээд өөр спонсоруудыг бид нэр самтаа ажиллахыг урьж байна. Бид нэр энэ спонсортой болно чинь манай нэвтрүүлэг маань илүү Цэнэгтэй болно гэдэг байгаа шүү дээ. цэрэгтэй болно, санхүүгөв цэрэгтэй болно. Бид нар энийг ажил гэж харна. Юу гэдэг нь хобби ч юм уу юу гэдэг. Гардаг цаг тогтмол болно. Хүмүүсийг хүлээдэг 2 дахь өдөртөө ямарсан гардаг. Тийм явж байсан дугаар болгон маань 25,000 маш одоо хүлээлттэйгээр үздэг. Тэгээд энд их баярлалаа. Хүмүүс бид нар бас уйдахгүй хичээнэ. Тэгээд илүү их хичээж ажиллаа. Баярлалаа. Үзэгч бол байхгүй шүү дээ манай нэвтрүүлэг. Хинтээ зориулсан. бүгдээрээ биш үү гэ. Тэгээд сүүсүүдэг цаа. Юм таасаа бичсэн юу болоод байгаа. За баярлалаа. Баярлалаа. Уран болгож өнгөрч идэл мэнэ сонгосон урлаг яалтчгүй илүү санагдсан босод нар байгаа байдал наалдахчгүй хийсэн уран бүтээл залуу насны жимиг хийсэн үг бүх урлаг нэгийг нэмэг миний залуу насаа чам зөрүүлж би дуу гаргая ирээдүйд ямар байх нь хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргая миний сайхан насаа чам дурлаж би зөөр гаргая өнгөрсөн ямар байсан хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргая миний залуу насаа чам зөөрүүлж би дуу гаргая ирээдүйд ямар байх нь хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргая миний сайхан насаа чам дурлаж би зөөр гаргая өнгөрсөн ямар байсан хамаагүй залуу насаа гэрэлтүүлж гэрэл гаргая